Сайн байцгаана уу? Хагасаа өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгааж байна уу? За, хагасаа өдөр болгон 12 цагаас сүнслэг амьдралын мөн чанар, бясалгал, өөртөөгөө ажиллах ухаан, өөрийгөө хайрлах ухаан, за тэгээд ертөнцийн нууц, амьдрах ухаан зэрэг одоо энерги зэрэг сэдвүүдээр лайв цуврал хичээл явуулдаг байгаа. За миний нэрийг Beverly буюу Болорт туяа Дорцуран гэдэг. За би бясалгал йогийн багш, сүнслэг оюунлаг багш, биоэнергийн эмч ангаагч байгаа. За өнөөдрийн өнөөдрийн хичээлээ сургалтаа эхлэхээс өмнө багшин та бүхэндээ одоо эхлэх гэж байгаа хичээлийнхаа талаар танилцуулъя тийм ээ. За нууц цэцэрлэг Secret Garden буюу нууц цэцэрлэг сэтгэл засалтай бясалгал төвлөрлийн 21 хоногийн сургалт маань сар болгон явдаг сургалт байгаа тийм ээ. За энэ сарын 6 сарын сургалт маань 6 сарын 10 буюу нэгд өдөр, одоо энэ нэгд өдөр нөгөөдөр эхлэх гэж байгаа. За 21 хоногийн энэ сэтгэл засалтай, ангаалттай, энергитэй одоо энэ өөртөөгөө ажиллах бясалгал төвлөрлийн сургалт маань одоо тасралтгүй одоо 3-4 жил үргэлжилж байгаа маш олон хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа сургалт байгаа. За энэ сургалт маань одоо 6 дугаар сарын 10-нд одоо эхлэнэ. За тэгэхээр энэ сургалтанд бүртгүүлэх сурагчид Beverly Дорцуран пэйж хуудасны чат гэдэг нь мессенжерээр одоо хүсэлтээ явуулж бүртгэлээ хийлгээрэй заа юу. За тэгээд дээрэс нь жил болгон Монголд нууц цэцэрлэг нэг өдрийн танхимын уулзалт сургалт ангаалт эмчилгээ энергийн засал хийдэг байгаа. За энэ өдөр маань энэ жил 6 сарын 23 буюу хагасаа өдөр 6 сарын 23-ны өдөр зохион байгуулагдахаар болсон байгаа. За энэ уулзалт эмчилгээ сургалт маань 6 сарын 23-нд Улаанбаатар хотод их найд худалдааны төвийн triple event 6 давхурт болно. За илүү мэдээллийг энэ Facebook Beverly Дорцуран Facebook пэйж хуудсан дээр байгаа. За энэ жилдээ ганцхан удаа зохиогддог. Бид одоо нүрээ харж одоо хамтдаа бясалгаж, хамтдаа өөрсдийгөө ангааж, хамтдаа одоо сайхан энерги эрчим хүртэж, ирүүлж их одоо ийм сайхан сургалт байдаг тийм ээ. За энэ сургалтанда бүртгүүлэх сурагчид одоо мөн Beverly Дорцуран пэйж хуудасны чат буюу мессенжерээр бүртгүүлэх. За мөн энэ Facebook дээр мэдээлэл нь орсон байгаа. За юу авлах утас эдэр нь байгаа. Бүртгэлээ хийлгээрээ бүртгэл нь явагдаж байгаа шүү. За ийм байна. За одоо хэдүүлээ хичээлдээ орцгоё. За өнөөдрийн сонгогдсон сэдэв төлөвшил гэж яг юу вэ? Яагаад төлөвшил бидний амьдралд хэрэгтэй юм бэ тийм ээ? Хэрхэн төлөвшлийг сурах вэ гэсэн одоо сургалт орохоор болсон байгаа. За та бүхэн маань юу гэж бодож байна? Төлөвшил гэж яг юу юм бэ? Төлөвшил гэж яг юу вэ? Бид маш их төлөвшлийн тухай ярьдаг тийм ээ? Төлөвшил. Гэвч төлөвшил гэж яг ухтаа юу юм бэ? Та бүхэн юу гэж бодож байна? Төлөвшил гэж яг юу вэ? За, төлөвшил. Төлөвшил гэдэг нь бид төлөв байдал буюу өөрсдийн гэсэн мөн чанартаа буцаж ирэхийг төлөвшил гэж хэлдэг. Өөрийн мөн чанартаа буцаж ирэхийг төлөвшил гэж хэлнэ. За мөн төлөвшил гэдэг нь maturity буюу том хүн болох, өсөх, ухаарах, бод хүн болох
Амьдралын мөн чанарыг ойлгох аливаа зүйлд наануу цаануутай хандах. Ийшээ тийшээгээ өсчихгүй, тийм ээ? Буур суурьтай мэдлэг боловсралтай хүнийг төлөвсөн хүн гэж хэлнэ. За, орчин цагт төлөвшлийг мөн та бидний одоо том болохтой харьцуулж ойлгож болно. За юу том хүн болох тийм ээ. Том хүн болох гэдэг нь mature буюу одоо орчин цагийн хэлээр ярих юм бол одоо хөгшин хүнийг төлөвсөн хүн гэж хэлээд байдаг. Гэвч яг үнэндээ хөгшрөл гэдэг бол зөвхөн махан биений depreciation буюу махан биений одоо илэгдэл тийм ээ. Түүнээс биш хөгшрөл гэдэг бол байхгүй. Харин төлөвшил гэж байдаг. Хүн энэ дэлхийн хэмжээс ертөнцийн дээр энэ мах бие бодон дээр удаан амьдарч, удаан туршлага цуглуулж, удаан одоо аялсан энэ байдлаараа хүн төлөвшлийг суралцж явах учиртай. Төлөвшлийг суралцж байдаг гэсэн үг алхам тутамдаа. Алхам тутамдаа бид нар төлөвсөн хүн, төлөвсөн бод хүн, тийм үү? Нийгэмдээ, гэр бүлдээ, эргэн тойрондоо эерэг нөлөөтэй, бусдад тустай, ачлалтай, өөрийн гэсэн амьдралыг зөв зохистой залаад аваад явдаг. Ийм боловсрсан том хүн болохыг төлөвшил гэж хэлнэ. За тэгэхээр маш олон одоо төлөвшлийн тухай сургалт хүмүүжил одоо юу гэдэг хүмүүс өгөх гэж одоо хичээлүүд орчин цагт явагддаг тийм ээ. Хүүхэд томоотоо суух юм бол төлөвшлийг сурна гэж бас хүмүүс боддог тийм ээ. Нэг газараа хөдөлгөөнгүй суух юм бол төлөвшлийг сурна тийм ээ. Эсвэл бол дүүнраа харах ч юм уу, эсвэл бол одоо нийгэмдээ одоо тустай ажил хөдөлмөр эхлэх юм бол хүн бас төлөвшлийг сурдаг тийм ээ. За энэ бол бас байж болно тийм ээ. Бид ажил төрөл өөрийнхөө амьдралын бүх байдлаасаа төлөвшлийг суралцж идэг гэсэн. Төлөвшил гэдэг нь ухтаа өөрийн мөн чанартаа ойртох, эргэж ирэх. За мөн дээрэс нь эго буюу одоо энэ хүсэл шунал тачаал бидний энэ monkey mind буюу сармагчингийн тархиа намжааж одоо хүүхэд шиг нэг нэгнтэйгээ барьцалдах, арсалдах тийм ээ. Эсвэл бол өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө аз жаргал, өөрийн одоо оршихуйг бусдын гарт тохох тийм ээ. Бусдаас хамааралтай байх байдлыг байхгүй болгох гэсэн үг. Учир нь бид хүүхдүүд бусдаас хамааралтай байдаг тийм үү? Жоохон хүүхэд өөрийгөө авч явах чадваргүй. Тэд нийгэмд гараад хаана ямар хүнтэй яаж харилцахаа мэдэхгүй тийм ээ. Мөн дээрэс нь өөрийнхөө одоо ажил хөдөлмөр эрхэлж өөрийнхөө одоо энэ махан биеийг авч явах чадваргүй байдаг тийм үү хүүхдүүд. Тэгэхээр насанд хүрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр зэрэг өөрийнхөө одоо энэ өчүүхэн махан биеийг өөрийнхөө энэ оршихуйг одоо аятайхан аваад явчих чадвартай төлөвсөн хүнийг одоо насанд хүрсэн хүн гэж хэлнэ. Төлөвсөн хүнийг л насанд хүрсэн хүн гэж хэлнэ. За тэгэхээр бид нар бага балчин хүүхэд наснаасаа одоо төлөвшлийг сурч эхэлдэг байх нь байна. Тийм учраас одоо нийгэм шиг гэж бас хэлж болно энийг. Ой, уучлаарай. Нийгэм шиг гэж бас хэлж болно тийм ээ. Одоо төлөвшил гэдэг маань нийгэм шиг гэсэн үг бас. Тийм ээ. Тэгэхээр нийгэмшин гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг нэгнтэйгээ одоо хүн төрлөختөн маань сүргийн амьтад тийм ээ. Бид бөөнөрөө амьдардаг. Тэгэхээр одоо энэ амьдарч байгаа энэ одоо толгодондоо тийм үү? Амьдарч байгаа энэ одоо орчиндоо одоо
эвтэй найртайхан шиг, аятайхан шиг зогцоод одоо том хүн шиг амьдрна гэсэн үг. Мөн бусдын одоо танд хэлж байгаа зүйлүүдийг тийм ээ бусдын үйлдэлүүдийг өөрийн одоо өөр дээрээ хит хүн дээр тусгаж авахгүйгээр одоо ойлгох тийм ээ өөрийнхөө амьдралыг ойлгох л гэсэн үг юм. Өөрийнхөө амьдралыг ойлгож байгаа хүмүүс бусдын амьдралыг ойлгож чадна тийм ээ. Утаасаа тийм. Яг бол амьдрал гэдэг бол нэг шүү дээ. Бид бүгд яг адилхан амьдралаар амьдарч байгаа. Яг адилхан одоо замналаар явж байгаа хүн төрлөختөн. Тийм үү? Аль нь ч нэгнээсээ тэгж их гүнзгий ялгаатай биш тийм ээ. За тэгэхээр энэ өөрийн мөн чанарыг таниад ирсэн хүн, амьдралын мөн чанарыг таниад ирсэн хүн бод хүн болно, төлөвсөн хүн болно. Тийм үү? Ямар нэг юм дуурал зучаар жиш тийшээ хашгихгүй тийм ээ. Эсвэл ямар нэг юм болоогүй байхад айж одоо имиж сандарч одоо ямар нэгэн үйлдэл болохоос өмнө ямар нэгэн ивент одоо ямар нэгэн амьдрал дээр одоо өөрчлөлтүүд гарахаас өмнө сандарч буруу зөрүү үйлдэл хийж тийм үү давчтаж эсвэл бол одоо амьдарч байгаадаа харамсаж сэтгэл хөдлөлт автах гэсэн үг тийм ээ сэтгэл хөдлөл гэдэг маань бидний эго яг үнэндээ бидний эго тийм ээ сэтгэл хөдлөл маань бидний итгэл үнэмшлээс үүсдэг тийм үү бидний итгэл үнэмшилд одоо таата сайхан зүйл байх юм бол бид нар баяр баясгалтай байгаад идэг тий бидний өөрсдийн итгэл үнэмшилд одоо нийцсэн бүх зүйл байх юм бол бид нар ууралж учирч одоо гомдож гундаг тийм ээ энэ ерөөсөө хүн болгоно адилхан гэсэн үг. Тэгэхээр энэ одоо итгэл үнэмшлээс үүсэж байгаа энэ сэтгэл хөдлөл дээр автахгүй байх нь бидний хамгийн анхны төлөвшил гэсэн үг. Хамгийн анхны төлөвшил. За тэгэхээр яах нь вэ? Одоо өөрийн энэ дотор байгаа сэтгэл хөдлөлтөө автахгүй байж сурах хэрэгтэй байх юм тий. Автахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Үйлдэл хийхгүй гэсэн үг. За тэгэхээр ямар нэгэн сэтгэл хөдлөл танд үүсгэхэд та үйлдэл хийхээсээ өмнө анзаарах хэрэгтэй гэсэн үг. Анзаарах. Хэрвээ та өөрийгөө анзаарчих юм бол ямар нэгэн үйлдэл хийдэггүй. Өөрийгөө анзаарсан хүн хийхгүй. Яг тухайн мөчөд, яг тухайн моментод та өөрийгөө анзаарч чадвал ямар нэгэн бусармаг сэтгэл хөдлөлтөд авцсан үйлдэл гарахгүй гэсэн үг. Та өөрийгөө шууд цэгнэн тийм ээ. Өө би чинь нэрээ яагаад вэ тийм ээ. За тэгэхээр энэ дээр нэг хүн бичсэн байна те ууралдаг хүн төлөвшөөгүй хүн гээд байна уу? Гүү юм аа гэж байна. За тэгэхээр уур гэдэг дотроо бас мөн олон янз байгаа тийм үү? Хүн мунхагаар уурлах. Хоёрт ухамсартайгаар уурлах тийм ээ? Ухамсартайгаар бас хүмүүс уурладаг яг ээж шиг тийм ээ. Ээж хүн яадгүй хүүхдүүдээ янз бүрийн юмд орчихгүй өөрсдөө нөгөө нэг юу гэдэг лээ өөрсдөө хүүхдүүд өөрсдөө аваачаад юм руу хийчих гээд тийм ээ. Тэгүүлэхгүй тулд ээж нар бас хүүхдүүдтэй ууралж загнадаг тийм үү. Энэ бол зөв уур тийм үү. Яагаад гэвэл сануулж байна. Ухамсартай уурлалт гэсэн үг тийм үү. Юу ярьж байгааг мэдчихээн тийм ээ. Ухамсаргүй мунхаг уурлалт гэж байна тийм мунхаг уур. Мунхаг уур гэдэг бол нөгөө сэтгэл хөдлөлтөө саяны багшийн түрүү ярьсан сэтгэл хөдлөлтөө автах уур. Мунхаглал гэсэн үг. Энэ яхаараа намайг ингэдэйн тийм ээ. Тэр яхаараа намайг тэгдэйн. Яагаад чи намайг хүндлэхгүй байна тийм ээ. Чи намайг хүндлэх ёстой байдал чи надтай ингэж харьцдаг юм бэ ч юм уу тийм. Мунхаглал сэтгэл хөдлөлтөө автах тийм ээ. Сэтгэл хөдлөлтөө автах. Тэгэхээр энэ хоёр уур уцаарыг та нар яалгаж цаалгаж сурах хэрэгтэй. За юу. Мэдээч ухамсартай уурлалт бол байх ёстой хүнд. Ухамсартай уур. Юу гэсэн үг вэ? Тэр нь уцаарлах ухамсартайгаар эмээ өвөө уцаарладаг тийм ээ. Гэхдээ хийлж байгаа зүйлүүд нь дандаа биднэрт хэрэгтэй зүйлүүдийг хэлдэг. Эцэг их уцаарладаг. Энэ хийлж байгаа зүйл нь биднэрт хэрэгтэй зүйлүүдийг хэлдэг тийм ээ. Энэ нь эцэг их эмээ өвөө одоо бидний дотны хүмүүс бидэрт ууралж ийн гэдэг нь эдгээр бидрийг үзий ядж байгаа болно биш тийм ээ.
Эсвэл бол хин нэгэн таны багш ч юм уу те. Эсвэл зүгээр гудамжинд явж байгаа хүн танд одоо ухамсартайгаар шаардлага тавих. Энэ бол зөв. Яагаад гэвэл бид нар өөрсдөнд нэг хин нэгнийг алдаа гаргахаас өмнө бид нар сэргийлж өгч чинь тийм ээ. Тэгээд ухамсартайгаар одоо уртаахан шиг хэлэх нь хүний бас толгоонд ордог тийм ээ. Тэгэхгүй бол байнга толгоог нь илээд ахаар хүн эрхийн маанаг болдог тийм ээ. Ирэхээрээ хатна гэдэг шиг тий. Одоо насанд хүрсэн бүх хүмүүс одоо ерөнхийдөө орчин цагт бол яг л хүүхдүүд байдаг тий. Ер нь төлөвсөн хүн маш ховор. Яг үнэндээ одоо насанд хүрсэн би 30-тай, 40-тай, 50-тай, 60-тай тийм үү? Би 20-тай, 20-тай би бол насанд хүрсэн хүн гэж бодож байгаа боловч яг хүүхдэрэг хүмүүс байж байдаг. Та энийг энэ нийгэмдэр харж байгаа. Яг үнэндээ бүх байдлаас харж байгаа, сошиалоос харж байгаа, гадаа гараад алхаж байхдаа харж байгаа, эргэн тойрон гэр бүл хамаатан садман найз нөхдөсөж та харж байгаа тийм ээ. Тэгэхээр төлөвшөөгүй хүн болвол ямар байх нь вэ? Насанд хүрсэн хүн биш гэсэн үг. Насанд том хүн биш. Одоо насанд боловсроогүй хүн байна гэсэн үг. Төлөвшөөгүй хүн боловсроогүй жимстэй адилхан. Төлөвшөөгүй хүн боловсроогүй жимс байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр хичнээн та одоо таны нас сүүдэр явсан ч төлөвшлийг та сураагүй байх юм бол хүүхдэрээ л байна гэсэн үг тийм. Гомдож харуулсах, хин нэгэнд уурлаж уцаарлах, хин нэгнийг одоо намайг тоохгүй байна гэж гомдлох ч юм уу тийм. Одоо уур уцаар гомдол харуулсал энэ маань бүгдээрээ дандаа хүүхдийн гаргадаг зүйлүүд тийм ээ. Бод хүн гэдэг нь ерөөсөө нас бие гүйцэж одоо боловсрсон хүнийг л хэлж байгаа бод хүн тийм ээ. Амьдралын учрыг ойлгоцсон. Тийм штэ нэрээ тий. Энэ хүн ингэж уурлаад байгаа юм биш. Энэ хүн ийм хэлээд байгаа юм биш тэгээд хүний хэлж ярьж байгаа зүйлүүдээс одоо өөртөө хэрэгтэй наалт цагийг хүлээж авах тийм ээ. Хүлээж авах. Түүнээс ч өөр дээрээ одоо нөгөө шаргацсан хүүхд дээр хандахгүй тий. Шаргацсан хүүхд маань яг жоох юм хэлэхээр л өөр дээрээ тусгаж авч уурладаг тийм ээ. Бараг л нөгөө яг л хүүхд чиг тий. Нөгөө хүүхдүүд заримдаа эцэг ихтэйг орчин цагт бас хүүхдүүдийн хүмүүжил их муу болж байна. Төлөвшлийг сайн сурч чадахгүй байна. Яагаад гэвэл нөгөө эцэг ихэн төлөвшил сураагүй учраас хүүхэд яаж төлөвшил сурах вэ? Яагаад гэвэл хүүхэд маань өөрөө эцэг ихээ харж суралцдаг. Түүнээс биш бид нар одоо ямар нэгэн зүйл одоо өөр хүүхэдтэй хэлээд өөрөө тэр хэлж байгаа шигээ үлгэр дуурайл үзүүлж чадахгүй болвол хинч хүлээж авахгүй тийм үү? Яг штэ юу яриад байгаа юм бэ? Өөрөө ингэхгүй гэж бодно үстэй үнэндээ тийм ээ. Та бас тэгдэгсэн тий жоохон бахта багш нь ч гэсэн адилхан жоохон бахта одоо яг тэр хийж байгаа зүйлдээ өөрөө тэрийг хийхгүй байгаа хүн багшд нь шаардлага тавих дотроо бас тэгж боддог л байсан. Энэ хүн өөрөө хийгээгүй яа надад ингэж шаардлага тавиад байгаа юм бол мэдээж тэр хүн өөрөө хийж чадах одоо боломжгүй бас байж болно тийм ээ. Учир нь их юм бол бидний энэ карма буюу бидний үүлийн үр карма байнга явагдаж идэг тийм ээ. Карма гэдэг маань бидний одоо энэ хийж байгаа үйл бидний үг хэл бусад хэлж байгаа үг хэллэг бидний одоо бодож байгаа бодол хүртэл тийм ээ. Одоо карма буюу үүлийн үрийг бий болгочихдаг гэсэн үг. Жишээ нь одоо та ямар нэгэн үйлдэл хийгээгүй байсан ч гэсэн таны санаа муу байх юм бол энэ та хийсэнтэй яг адилхан гэсэн үг. За энийг энэ одоо буддын сургаалууд тийм ээ мөн христийн буддын шашны одоо энэ бүх сургаалуудад заасан байдаг. Тийм ээ. Тэгэхээр нөгөө багш нь ч гэсэн энийг анх хүүхэд байх жоохон бахтаа энэ буддын сургаалын ном уншиж байхдаа таны бодож байгаа бодол таны одоо үүлийн үр болно гэдэг өгүүлбэрийг уншаад маш их гайхчихсан. Яагаад би үйлдэл хийгээгүй байхад яагаад би зөвхөн бодолтой бодоход энэ хийж байгаатай яг адилхан болчт юм болоо гэд маш их гайхажсэн. Тэр үед багш нь өөрөө бодож исэн хүүхэд тахтаа тэг ямар сони. Би хийгээгүй бах зүгээр л бодоод өнгөрч штэ. Тэгэхээр энэ бодол гэдэг маань өөрөө яг бодит гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та бодож байгаа бодлоо маш сайн зөвшөөрөх хэрэгтэй. Төлөвшил гэж нэг хэлнэ.
гаднаа одоо үйлдэл нь одоо зөв юм шиг тийм ээ. Тэгсэн мөртлөө дотор бодол нь ялцарсан. Эсвэл бол дотор бодол нь одоо буруу байх юм. Буруу гэдэг нь одоо өөртөө болон бусдад эргэн тойрондоо дэлхийн ертөнцийн гай болох тийм ээ. Одоо тийм байх юм бол гаднаа хийгээгүй ч гэсэн энэ таны үйл үүр болоод явцдаг гэсэн үг. Яагаад гэвэл зарим хүмүүс би ямар ч муу юм хийгээгүй хахад яагаад надад ийм муу юм тохиолдоод идэм бэ? Яагаад гэвэл таны бодлоос болж байгаа гэсэн үг. За юу. За тэгээ дээрэс нь мөн адилхан энэний нөгөө тал нь одоо та маш зөв үйлдэл хийгээд байгаа юм шиг харагдаад байдаг тийм ээ. Гаднаас нь харахад энийгээл бусад туслаад байгаа юм шиг харагдаад байгаа мөртлөө нөө тийм зөв юм хийгээд байгаа мөртлөө мөн дотроо одоо муу санаалж муу санаач байх те бусдад одоо бусад болон өөртөө гай болох ч юм уу эсвэл бол шунал хүсэлт ачаал дээр тулгуурласан ч юм уу тийм ээ эсвэл ямар нэгэн хариу үйлдэл нэгсэн ч юм уу тийм ээ тийм байдалтай одоо хийх юм бол энэ мөн л үлийн үр болно тийм ээ одоо үлийн үр гэдэг маань ерөөс таны хийж байгаа л үйлдэл сайн deeds good deeds, bad deeds гэд хэлээд байдаг англиар тий. Одоо сайн үйл, муу үйл гэж байгаа тий. Сайн үйл, муу үйл хоёр нь юу гэсэн үг юм бэ? Яагаад сайн муу гэж ялгаад байгаа юм бэ? Яг үнэндээ багш нь хэлдэг тий. Сайн муу зүйл гэж юусоо байхгүй. Хамгийн гол сайн мууг юугаар ялгадаг вэ гэхээр та өөртөө болон бусдад өөрийн оршихуй, бусдын оршихуй, мөн энэ байгаль дэлхийн оршихуйгаас гаж мөн энэнд одоо энэнд нөлөөлөх үс тийм ээ бусдыг гомдоох бусдыг одоо хэцүү байдалд оруулах байгаль дэлхийгээ одоо сүйтгэх ч юм уу тийм ийм байдалтай зүйл нь одоо муу гэсэн үг. Яагаад гэвэл бид нар өөрсдийн оршихуйд занл хийлж гин гэсэн үг. Бусдын оршихуй өөрсдийн оршихуйд занл хийлсэн амар амгалан байхад нь занл хийлсэн зүйл л муу гэсэн үг. Ер нь бол та тэгж ойлгоорой. За муу гэж яг юу юм бэ гэх юм бол тэгж ойлго. Түүнээс биш одоо нийгмийн зарим энэ худал итгэл үнэмшил стандартад тулгуурласан муу зарим худлаа юм явж идэг тийм ээ. Тийм биш. Өөрийн оршихуй болон бусдын оршихуй, байгаль дэлхийн оршихуй занл хийлсэн амар амгалан байдлыг эвдсэн зүйл муу. Тийм үү? Сайн зүйл гэж яг юу юм бэ тэгвэл те зарим хүмүүс сайн зүйл гэхээр бас одоо ямар нэгэн байдлаар одоо бас худал итгэл үнэмшил энэ нийгмийн худал итгэл үнэмшлээс болоод тийм ээ одоо сайн гэсэн буруу тодтолтолууд бас байгаад идэх тийм ээ тэгэхээр сайн зүйл гэж яг юу вэ гэхээр зэрэг өөрийн оршихуй бусдын оршихуй байгаль дэлхийн оршихуй амар амгалан байдал нийцтэй зүйлийг л хэлнэ нийцтэй нийцтэй. Сайн зүйл гэсэн үг тэр нь тийм ээ. За тэгэхээр гаднаа хийж байгаа үйлдэл тань ямар байхаас гадна таны дотроо бодож байгаа бодол тань зөв байх учиртай гэсэн үг. За юу. Тэгснээр та одоо жинхэнэ одоо үүлийн үрийн ялгааг мэдэрч эхэлнэ. Энийг та мэдэрч эхэлнэ. За юу. Тэгэхээр энэ ялгааг яагаад багш нь энэ төлөвшөлтөөр яриад байгаа юм бэ гэхээр энэ бол хамгийн чухал зүйл таны ойлгох. Яагаад гэвэл төлөвшөл гэдэг маань ерөөсөө таны хийж байгаа үйлдэл, үг яриа, таны амьдралын хэв маяг, таны бусдаа харьцаж байгаа байдал, таны нийгэмдээ өөрийгөө бие авч явж байгаа байдал энэ бол төлөвшөл. Тэгэхээр энэ таны үйлдэл гэсэн үг. Төлөвшөл гэдэг. Тэгэхээр энэ үйлдэлийг төлөв даруй ухамсартай үйлдэх хэрэгтэй. Тийм учраас үүлийн үр төлөвшөл хоёр маань ухтаа нэг зүйл. Яг нэг зүйл. Тийм учраас багш нь үүлийн үрийг танд одоо тайлбарлаад байгаа. Учир нь төлөвшөл үүлийн үр хоёр нэг зүйл учраас. За тэгэхээр энэ одоо насны юу ярьж ин те 40 настай
40 настай хүн засарч зөв төлөвшөх боломжтой юу? 40 нас гэдэг бол хөгшин нас ерөөсөө биш. За дээрэс нь энэ багшин төрүүлсэн махан биений энэ насны тоололд энэ төлөвшлийг сурахгүй ямар ч хамаагүй. Яг үнэндээ насан бие одоо энэ махан биений одоо юун дээр одоо аливаа зүйлийг сурах гэдэг нь орчин цагт аливаа зүйлийг сурах гэдэг нь дандаа чэйжлэх болсон тийм үү? Чэйжлэх, унших, чэйжлэх, харах тийм ээ. Гэвч одоо юм сурна гэдэг бол ерөөсөө мэдрэх, ойлгох гэсэн үг байхгүй юу? Мэдрэх, ойлгох, санах. Энэ бол суралцах гэсэн үг. Суралцах гэдэг нь яг юу вэ гэхээр мэдрэх, ойлгох, санах. За тэгэхээр мэдэрч, ойлгож, санахын тулд та яах ёстой? Хайрлах учиртай тийм үү? Хайрлах учиртай. Өөрийнхөө оршихуйг хайрлна гэж өгсөн үү? Хүндэтгэл. Өөрийгөө хүндэтгэх учиртай та. Бусдыг хүндэтгэх учиртай. Тийм үү? Бусдын оршихуйг хүндэтгэх учиртай. Байгалийн оршихуйг хүндэтгэх учиртай, тийм ээ? Өөрийнхөө оршихуйг хүндэтгэх учиртай. Өөртөөгөө та сайн харьцах хэрэгтэй. Хамгийн эхлээд өөрийнхөө оршихуйг хүндэтгэж сурах хэрэгтэй. Энэ бол маш том төлөвшил. Тэ? Өөрийгөө муулаад идэгтэй хүмүүс би ч одоо өнгөрсөн амтун, би чинь 40 гараа хөгшөрсөн, би чинь 60 70-тай над чиг хөгшин хоньны насгүй амтаа одоо засарна гэж байхгүй ч юм уу. Өөрийгөө доош нээждэг. Өөртөөгөө муухай харьцсан. Та өөрийгөө үл хашиж чинь тийм үү? Тийм биш. Өөрийгөө ерөөсөө үл хашиж болохгүй заа юу. Өөрийгөө үл хашиж чинь гэдэг нь та өөрийн оршихуйд зандал хийлж чинь гэсэн үг. Өөрийгөө үл хашиж байгаа хүн яах вэ? Олигтой явж чадахгүй тийм үү? Олигтой амьдрч чадахгүй. Сүнс сүлт нь унаа тий өөрийгөө хайрлаж чадахгүй, өөрийгөө арчлах хэрэгтэй тий. Өөрийгөө арчлахгүй байгаа хүн яах вэ? Сүнс сүлт нь унаа хурдан одоо эмгэн өвгөн болно тийм ээ. Амьдрч чадахгүй гэсэн үг. Өөрийгөө үл хашиж. Тэгэхээр хамгийн эхлээд сурах зүйл бол төлөвшөлтэй болохын тулд та эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй гэсэн. Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ? Бусдын одоо бусармаг байдалд өөрийгөө аваач хутгахгүй байх. Зарим хүмүүс хэрүүл уралд очиод орооцолтоол хэрэлдээл янз бүр болоод идэг тий. Эсвэл хүмүүсээ нээлж gossip буюу хил ам бүү ба. Та өөрийгөө л доош нэгээд гэсэн үг. Тийм ээ. Эсвэл бол одоо энергийн түвшин доогоор байгаа хүмүүстэй нийлэх одоо орооцолдох тий. Өөрийгөө л доош нэгээд. Бусдаа нийлж ховж ив ярих тийм ээ. Эсвэл бол бусдаа нийлж бусдыг дээрлэх тий. Бусдыг доорд үзэх тий. Та өөрийгөө л доош нэгээд гэсэн яг үнэндээ. Өөрийгөө хайрлна гэж энийг хэлээд байгаа. Түүнээс багш нь өөрийгөө хайрлна гэхээр та өөрийгөө одоо аваачаалстаа нэрээ юу лээ бүтэн биеийн массажнд ороод хуц сунар худалдаж аваад амралт зугаалганд яв гэж хэлээгүй. Энэ өөрийгөө хайрлах биш. Энэ яа мэдээч одоо махан биетэй хүн сайхан харьцаж болно шүү дээ. Юм ямарч буруу юм байх үн тэгж болно тий. Сайхан амарч болно хүн тий. Гэхдээ өөрийгөө хайрлна гэдэг нь өөрийгөө хүндэтхийг хэлж байгаа. Өөрийгөө дээр тавь тий. Та бол хүн. Та хин нэгний охин, та хин нэгний хүү. Та хин нэгний хайртай охин, та хин нэгний хайртай хүү. Та хин нэгний хайртай ач зээ, та хин нэгний хайртай аав, та хин нэгний хайртай найз, та хин нэгний хайртай хань. Та энэ нийгэмдээ энэ байгаль дэлхийн нэг ертөнцийн нэг хэсэг тийм үү? Тэгэхээр өөрийгөө хүндэл, өөрийгөө хинч биш юм шиг ярьж болохгүй. Ингэж байгаа хүмүүсийн амьдрал хизэж өөрчлөхгүй. Ингэж байгаа хүмүүс хизэж төлөвшөлтэй байж чадахгүй. Яагаад гэвэл өөрийгөө хүндэлж чадахгүй, бусдыг хизэж хүндэлж чадахгүй. Тийм биз дээ. Бусдыг яг өөрийгөө ярьдаг шиг адилхан муулна. Өөрийгөө ярьдаг шиг өөрийгөө мяалдаг шиг адилхан бусдыг мяална. Мяална гэдэг одоо үг гэдэг тийм Монгол. Чи бол ийм өөрийгөө тэгж хэлдэг байхгүй тэр хүмүүс. Тийм учраас тэгж хэлж байгаа. Яагаад гэвэл өөрийгөө тэгж мяалдаггүй хүмүүс бусдыг хизэж тэгж мяалж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүн бусдыг хүнддэг. Тийм ээ. За тэгэхээр бусдын бурууг
хэлж илчилж болох уу гэж мэдээж. Тэгтээ та энийг зөв илчлэх хэрэгтэй. Учир зүггүй сошиалоор уширч үгүй нийгэмд гарч ирэл энэ бол буруу зүйл хийсэн эцэг их одоо хамаатан садан тийм ээ бүх хүн нийгэмд дэлгээл байх шаардлагагүй. Яг л та энэ хүний ирээдүг бас бодох хэрэгтэй тий. Хэрвээ энэ залуу хүн байгаа бол энэ хүн алдаж болно шүү дээ. Бусдын буруу гэдэг чинь хүн алдаа хийгээл явчихна гэсэн үг тийм ээ. Хүн алдаж болно, үүнээсээ засарч болно. Үүнд нь та тусалж болно. Инхийн тулд та тэр бусдын бурууг өөрт нь илчлэн гэсэн үг. Бусдад биш. Хин нэгэнд биш. Өөрт нь уучлаарай. Тэ? Та ингээд биш үү? Тэ? За та бас нэг настай нэртэй төртөө хүн байна. Та өөрийгөө бодох хэрэгтэй. Бити юм ярьж, бити ингэж юм уу? Эсвэл бол танаас залуу хүн байх юм бол тий уушлаарай миний дөө тий. Монголчууд миний дөө гэдэг үг аюух ашигладаг минь ихчээ ч юм уу тий. Уушлаарай. Залуу хүн байна тий та. Ирээдүгөө бод тий. Бити юм хийж ч юм уу тий. Ингэж хэлчих. Өөрт нь хэлэх хэрэгтэй. Өөрт нь илчлэн. Бусдад биш. Тийм үү? Бусдад биш. Энийг маш сайн сурах хэрэгтэй шүү. Заа юу. Дээрээс нь орчин цагт энэ Монголд ялангуяа энэ Facebook одоо багшийн лайв хийж байгаа энэ Facebook маш их хөгжсөн тий. Facebook-ыг одоо Монголын толгойтой болгон ашигладаг тийм үү? Имээ нөө балчир наснаас ахуулаад имээ өвөө тий. Одоо 80 гарсан одоо имээ өвөө бүгд ашиглаж байгаа. Толгойтой болгон Facebook-ыг Монголд ашигладаг. Facebook Монгол маш их хөгжсөн. Нөгөө бусад орнууд ийм биш. Бусад орнууд ийм биш. Одоо Америк Facebook-ыг тэгж их ашиглахгүй. Ганцхан Монголд одоогийн байдлаар Монголд маш их одоо нийгмийн хэрэглээ болчиход байгаа тийм үү. Тэгэхээр нөгөө хүмүүс бодохдоо энэ сошиал буюу онлайны зөв хэрэглээг сурах хэрэгтэй. Тэгэхээр бодохдоо би энэ утасны цаанаас байгаа юм чи хинш яавал яад ингэж бодоод байдаг тий. Гэтэл үгүй шүү дээ. Та утасны цаанаас байгаа ч гэсэн энэ таны нэртэй, таны зурагтай Facebook-ийн хуудас явж байна тийм ээ. Та энэ дээр зөв зохистой харьцах учиртай. Бүх юмн дээр та очиод дараатал хэрүүл хийгээл комментэн дээр нь хэрүүл хийгээл ингээд тэгээд ямар шаардлагагүй. Эндээс авах юмаа аваад хаях юмаа хаяна тийм үү. Мэдээж энэ сошиал дээр авах зүйлүүд их байгаа, хаях зүйлүүд их байгаа тийм үү. Энэ мэдээлэл энэ интернет одоо хөгжснөөр мэдээлэл маш хурдан тархдаг болсон тийм ээ. Тэгэхээр энийг та өөрийн advantage буюу бас өөртөө зөвөр ашиглаж чадах юм бол энэ танд маш богинохон хугацаанд маш олон зүйлийг мэдээллийг танд өгж чаддаг тийм ээ. Зөв ашиглаа бол маш чухал. Тэгээ буруу ашиглаа. Тэгээ нөө хүмүүс бодохдоо сошиал стадими энэ стадими дандаа хэрүүл хог болцсон гэж яриад байдаг. Гэвч яг үүндээ сошиал биш, нийгэм нь өөрөө тийм болцсон байна гэсэн үг. Энийг та одоо орчин цагийн хүмүүс дандаа нэг юмыг буруутгадаг тийм ээ. Сошиалоос болоод ингэж юм үгүй шүү дээ. Сошиалыг хэн бүрдүүлж байгаа юм тийм ээ? Бид өөрсдөө бүрдүүлж байгаа. Тийм биз дээ. Facebook-ыг хэн бүрдүүлж байгаа? Бид өөрсдөө бүрдүүлж байгаа. Тийм учраас энд маш зөв зохистой оролцох хэрэгтэй. Яг та одоо гудамжинд гараад хүмүүстэй нийгэмд оролцдог байгаа адилхан одоо энэ өөрийн энэ сошиал буюу энэ интернет ертөнцид яг адилхан хандах учиртай. Яагаад гэвэл энэ угаасаа адилхан зүйл. Та л өөрийгөө илэрхийлээд байна тийм ээ. Тийм учиртай шүү. За юу тэгэхгүй бол одоо юу гэдэг вэ? Монгол төлөвшил ялангуяа Монгол оронд төлөвшил жил ирэх тусам дороотчихно. Яг үнэндээ манай монгол хүмүүс бол маш төлөвшөлтэй ард түмэн. Маш их ёс заншил гэж бас хэлж болно тийм. Ёс заншил гэж юу юм? Амьдрах хэм маяг үстэй тийм амьдрах хэм маяг. Маш их төлөвшөлтэй ард түмэн. Маш их соёлтой ард түмэн тийм ээ. Гэтэл орчин цагт одоо Монгол ард түмний төлөвшил муудаад байна. Жил ирэх тусам муудаж байна яг үнэндээ. Одоо нийгэмдээ одоо юу гэж хэлэх вэ нэг өвлгөр жишээ одоо болж байгаа хүмүүс нь хүртэл төлөвшлгүй байна тийм ээ яг үнэндээ. Ямар ч төлөвшил байхгүй. Энийг одоо ингээд нөгөө залуу нийгэм маань дөөрэж байгаа. Монгол орн маш залуу орн.
Маш залуу орн. Монгол орны одоо нийт хүн амын 65%-аас дээш нь дандаа залуучууд байна. 25-аас доош насны залуучууд. Тийм ээ. Тэгэхээр энэ залуучуудаа бид нэр үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй, тийм үү? Залуу хүмүүс төлөвшлийг арай сураагүй байдаг. Яагаад? Яагаад гэвэл залуу хүмүүс хүүхдүүд. Тийм ээ? Бяцхан хүүхдүүд ямар байдгүй. Хаста барын галзуу барын амд гараа хийгээд гараа биш толгоогоо хийгээд авдаг үстэй юу. Багш нар залуудад бид нар бүгдээ л тийм байсан. Жоохондоо тий. Сахилахгүй, ичгтэйхэн тий. Багш нь бол өөрөө маш сахилахгүй хүүхдээсэн тий. Юм дуртчихгүй л те энэ тэнд гарч гүүгээл тол дээр доогоор гүүгээл те энэ тэнд ерөөс юмас айхгүй те энэ төлөвшлийг энэ хүүхдүүд хаанаас сурдгоо нийгмээсээ танаас тийм ээ суралцж байгаа шүү дээ тийм ээ тэгэхээр бие зүг авчаа. Бид нар өөрсдийн одоо үр хүүхдүүдийн хүмүүжил дээр яг үнэндээ анхаарат хүүхдэд санаа зовоодох зүйл байхгүй. Та өөртөө санаа зовох хэрэгтэй гэсэн. Та өөрийгөө яаж нийгэмд авч явна? Та ямар хил ам, ямар төлөвшөлтөөр та нийгэмд хандна? Таны хүүхэд яг л тийм байна. Тийм ээ? Яг үнэндээ. Зарим одоо эцэг эхчүүд ба хүүхдээсээ төлөвшөл муутай байдаг тий? Яг үнэндээ. Хүүхдэд ширээл хэрүүлэг яваад байдаг тийм ээ. Хүүхдэнд болооч гэдэг. Тэгээ тийм юм тас өндөө хардаг тийм Монголд ялангуяа маш их үзэгддэг тийм бид нарт. Тэгэхээр яаж юм Монголын төлөвшил өнөөдөр дороотод байна яг үнэндээ. Тэгэхээр бид нар төлөвшлөө буцаагаад энэ Монгол одоо энэ сайхан одоо жудаг Монгол хүний жудаг гэж байдаг тийм ээ. Одоо энэ ганцхан монгол хүн ч шүү дээ. Энэ хүний энэ хайр, нэг нэгнийгээ хайрлах байдал, хүндлэл, тий энэ сайхан эрхэмсэг оршихуу, тий. Эрхэмсэг орших хэрэгтэй, тий. Тэгэхгүй бол одоо ерөөсө дээр доор тэр чигээрээ хогоос авшиг, тий. Нэг нэгнийгээ ерөөсө хүндлэгээ болцсон. Яаж энэ хүнээс ийм үг гарч ийна гэмээр одоо үг үйлдэлүүдийг гаргаад идэх, тий. Энэ маш буруу үлгэр дуурайлж. Тэгэхээр томчууд гэж одоо өөрсдөө нэрлээд байгаа хүмүүс масаа энийг өөртөө бодох хэрэгтэй. За юу. Би чинь өнөөдөр хаана юу хэлэх ёстой? Би өнөөдөр хэн билээ? Би өнөөдөр нийгэмд ямар байр суурь эзэлж байгаа вэ? Тийм үү? Би өөр хүүхдүүдийнхаа өмнө ямар байр суурь эзэлж байгаа вэ? Би өнөөдөр ямар ёс жаяг, ямар үг үйлдэл би өөрөөсөө гарах учиртай хүн билээ гэдгийг сайн бод. Тунгаа. Ойлгож байна уу? Угаасаа нийгмээрээ ийм болчоод байна те. Угаасаа нийгмээрээ нэг ийм болчоод байна. Тэгэхээр би ийм юм хийж бусдад хүлээн зөвшөөрөгдөн бусдын анхаарлыг татна гэж ерөөсөө бодож болохгүй заа юу. Юу гэдэг манай ээжийн хэлдгээр миний муу ээж тэгдэг байсан хөөрхий амьд сэрүүн бахта те. Чи хүн үхэн гэвэл дагаад өгөхгүй те. Хүн одоо энэ гүүрнээс өсрөн гэж дагаа өсрөх үү гэдэг шиг тийм байхгүй шүү дээ. Энэ бусд хийгээд байгаа учраас би хийн гэсэн юм ерөөсөө байхгүй тийм ээ. Та тэгэхээр бусдын өвлийн өөрийг дагаа яваад байна гэсэн. Бусдын замаар яваад байна тийм ээ. Өөртөө үнэнч бай. Өөртөө үнэнч бай гэдэг. Өөртөө үнэнч байна гэдэг нь мөн төлөвшил. Өөрийн одоо жанжин шоомдоо үнэнч бай гэсэн. Багш нь үзэл бодол гэж хэлээгүй. Үзэл бодол гэхээр яг хүмүүс одоо орчин цагт би үзэл бодлоо хэлнэ. Энэ бол миний үзэл бодол. Би бол нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хүн гэж ирж байгаа л тий. Хэрүүл хийгээд идэх тий яг үнэн тий. Үзэл бодлоо та зөвөр илэрхийлж сурах хэрэгтэй. Энэ бас төлөвшил. Хүүхэд бид нар хүүхдүүд биш шүү дээ одоо яг үнэн тий. Та хүүхэд биш шүү дээ. Хүүхэд чиг орилж чарлаа л тэнд тий. Нэг хохирогчийн дүр тоглох шаардлага байхгүй шүү дээ. Та өөрийнхөө амьдралд таал авч явна тийм. Бүх нийгэмд тийм. Ганцхан Монголд биш. Бүх нийгэмд бүх одоо хүн төрлөخت нь бид өөрсдөө л авч явдаг тийм ээ. Яг үнэндээ. Яг үнэндээ ингээ бусдаас хамааралтай юм шиг өмөртлөнгөөсөө бид өөрсдөө л зүг авч явах учиртай тийм ээ. Өөрийнхөө биеийг
Өөрийнхөө бие гэдэг нь өөрийнхөө үр хүүхэд, гэр бүл, өөрийн эх орон тийм ээ. Тэгэхээр энэ төлөвшил. Та төлөвшлийг сайн сурчих юм бол та good karma буюу сайн карма, сайн үйл яврыг хийгээд байна гэсэн үг. Ер нь таны амьдрал зөөлөн зам болно. Та ямар нэгэн зүйлд өөрийгөө аваачиж оруулахгүй, тийм ээ? Хэрэг төвөгт орооцолдохгүй, эсвэл бол хил аманд өөрийгөө орооцолдохгүй, тий? Ямар газар ямар зүйлд үг хэлхээ мэднэ, тий? Яаж бие авч явахаа та мэддэг болно гэсэн үг. Энэ маш чухал нийгэмд. Яагаад гэвэл та өөрөө үлгэр дуурайл тэр чигээрээ та залуучуудаа өөрийн үр хүүхдүүдтэй ганцхан одоо нийгэмд бус тийм үү? Нийгэм гэж яг юу юм? Бид өөрсдөө шүү дээ яг үнэндээ. Бид энд амьдарч байна. Нийгэм гэхээр нэг өөр юм яриад байгаа юм шиг бас хүлээж авч болохгүй. Бид бүгдийн оролцоо. Бид бүгд оролцож иж нийгэм гэсэн нэг юм нийтийн нэг юм үүсгээд байгаа тийм ээ. Тэгэхээр иргэн бүр дор бүрээ ухамсартай зөв үг яриа үйлдэлтэй зөв санаа зөв сэтгэлтэй байхад улс орон хөгжинд бадрах нь ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Гэр орны уур амьсгал намуун тогтов. Нийгмийн уур амьсгал намуун тогтов. Байх нь ойлгомжтой шүү дээ. Тэр өнгөө бидний энэ махан биендэх амьдрал маань богинохон шүү дээ яг үнэндээ. Тэгвэл та яг өнөөдөр төлөвшлийг сурахгүй хүмүүжихгүй байх гэсэн. Төлөвшлийг сурахгүйгээр одоо хэрүүл уруул хийгээл би ч хохирогч байна, би ч ийм нас дутаад байна, тэр ч тэгээд байна, энэ ч ингээд байна, нэг нэгнтэйгээ барьцаал тий. Тэр өнгөө үүлийн үрийн хууль нь өөрчлөлт эхэлнэ. Та хүнтэй барьцах ямар ч шаардлага. Тэгэхээр нөгөө тэгээд байхаар яах вэ? Яаж таны амьдрал урагшаа явах вэ? Та нөгөө нэг тамийн тогоонд л гацна. Харин тэр тамийн тогоо бол маш удаан. Хүн өнөөдөр зовлонтой зүдгүүр зовлон гэж яг юу юм бэ? Зовлон гэдэг бол ерөөсөө сэтгэлийн зовлон. Та өөрийгөө л зовлонд унгаагаад байна гэсэн. Түүнээс биш хүн одоо идэх хоолгүй, өмсөх хувцсгүй байгаадаа зовоод байгаа юм биш. Та тэр энтэгт очиод хар тийм. Гадаа өнөөдөр мал амтантайгаа амьдарч чинь, самагчтайгаа хамт баяр баясгалантай сайхан л амьдарч чинь. Яг үнэндээ хүн гэр бүлтэйгээ элэг бүтэн байхад аз жаргал шүү дээ. Тийм ээ. Өчнөө одоо олон одоо баян затгалан гэж одоо өөрсдөө дуудаад байгаа хүмүүс дандаа ганцаардал хүмүүсээс байдаг тийм. Гэр бүлийн дотн харилцаа байхгүй. Амьдралыг баяр баясгалантай болгодог, аз жаргалтай болгодог бүх зүйлүүд энэ амьдрал дээр үнэгүй байдаг. Тийм ээ. Юу вэ? Хайр, нэг нэгэндээ сайхан хандах, найз нөхдийн холбоо, гэр бүлийн холбоос тийм ээ. Бүх тийм эцтэй үнэгүй. Аз жаргалтай байна. Аз жаргалтай байгаа хүн яах вэ? Аз жаргал гэж яг юу вэ? Баяр баясгал буюу төлөв байдал тийм ээ. Одоо тайван амгалан байдал гэсэн үг шүү дээ. Аз жаргалтай байна гэхээр ахаа хи гээд энийг явж байгаа хэлэхгүй тий. Тэр бас хит их өндөр сэтгэл хөдлөл гэсэн үг тийм. Тэгэхээр хүн амар амгалан тайван байж хаад бүх юм аяанда болно. Энэ ерөөсөө энэ ертөнцийн энэ энергийн хууль тийм ээ. Энергийн хууль. Тэгэхээр төлөвшил гэдэг бол яах нь вэ? Ерөөсө том болгочихыг л хэлнэ. Төлөв хүн болохыг л хэлнэ. Төлөв. Нийгэмд одоо энэ байгаль дээр өөрийгөө зөв авч явах чадвартай. Тийм ээ. Өөрийн одоо species буюу одоо хүн төрөлхтөнтэйгээ аятайхан харьцчихна тийм ээ. Гараад амьдрал дээр одоо нийгэмтэйгээ зөв алхаад явж байгаа том хүнийг л том хүн болох гэсэн. Хүүхэд дээрээ байх биш тийм. Тэгэхээр энийг эхлээд хамгийн анхны хийх зүйл нь өөрийгөө хүндлэх. Тэгэлгүй яах вэ? Зөвхөн залуучууд нийгмийг бүрдүүлдэггүй хөгшөд хүүхэд амьсгалж байгаа бүгд хүмүүстэй багшааг мэдээж
Нийгэм гэдэг чи юу вэ? Зүгээр бидний энэ одоо бөөнөрөө амьдарч байгаа хүн төрлөختөн шүү дээ тий. Бид нар нэг газар сууршиж амьдарч байна тийм ээ. Тэртээ тэрнгүү хүн төрлөختөн ганц ганцаараа дан дангаараа амьдарч чадахгүй шүү дээ тийм ээ. Бид сүргээрээ амьдардаг. Тэгэхээр бид нар яах вэ? Залуу хойч үедээ бид нар төлөвшлийг сургах хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй бол нэг замбраагүй нөгөө нэг сармагчингийн галзуу юу төлөө нэг галзуу нэгэн болно эцтэй. Чи одоо эцэг их нь галзуу, хүүхдүүд нь галзуурна эцтэй. Тэгээ галзуураад ах юм бол яах вэ? Distraction үүснэ тийм үү? Distraction үүснэ гэдэг нь яах вэ? Таны оршихуй, нийгмийн оршихуй, бусдын оршихуй, энэ байгаль дэлхийн оршихуй устж эхэлнэ эцтэй. Бид өөрсдийгөө устгаад байна гэсэн үг үстэй. Ер нь бол тийм ээ. Тийм үү? Тэгэхээр төлөвшил гэдэг бол бидний оршихуй, тийм ээ? Оршихуйн гол үндэс төлөв байдал гэсэн үг. Төлөв байдал, төлөв хүн гэсэн үг тийм. Ямар нэгэн өсчихгүй зөв үлгэр дуурайл үзүүлнэ гэсэн үг тийм ээ. За тэгэхээр түүнээс ч төлөвшил гэдэг нь хідэн цаг тасалтгүйгээр сууж чадах ч юм уу тий. Одоо жишээ нь йогоор хичээлж байгаа хүмүүс ч юм уу тий. Одоо би дасгалыг тэдэн удаа хийж байна ч юм уу. Эсвэл жимд явж байгаа хүмүүс ч юм уу. Би дасгалыг тэдэн удаа өнөөдөр хийж байна. Би төлөвшлийг сурж байна. Би өнөөдөр сууд сурж байна. Би төлөвшлийг сурж байна. Тэрэндээ гол нь биш. Мэдээч та одоо олон цаг сууж чадж байгаа бол тийм ээ. Эсвэл бол өөрийгөө дайчилж чадж байгаа бол энэ бас төлөвшлөлтөд хамааралтай тийм ээ. Та төвчээртэй байна гэсэн үг тийм. Нэг юмдаа тууштай байна гэдэг нь та өөртөө үнэнч байна л гэсэн үг яг үнэндээ. Нэг юм тууштай байна гэдэг нь өөртөө үнэнч хүнийг л хэлнэ. Тийм өөртөө үнэнч. Тэгэхээр өөртөө үнэнч хүн гэдэг маань юу гэсэн үг? Төлөв хүнийг л хэлж гин гэсэн үг. Бусдын одоо ааш аяг бусдын одоо гаргаж байгаа үйлдэлд автахгүй гэсэн үг. Төлөв хүн маань яах нь мод шиг бусад хүмүүс юу гэж хэлжсэн яач байсан тийм. Эсвэл бусад хүмүүс энд одоо юу гэдгэлээ гүүрнээс үсрээд байхад та өсөхгүй зогсож байгаа жишээ тийм. Энэ төлөвшсөн хүн гэсэн үг тийм үү. Бусдыг дагаж намирахгүй гэсэн үг. Бусдыг дагаж намирч өөрийнхөө амьдралыг хэцүүдүүлэхгүй л гэсэн үг. Яг бол та өөрийнхөө таны амьдралд юу хэрэгтэй вэ? Та ямар байвал танд амар амгалан бэ гэдгийг та өөрөө маш сайн мэддэг. Бүх хүн энийг мэддэг. Төлөвшил суугаагүй учраас бусдыг дагаж намирдаг. Ер нь бол ерөөсөө л тэр. Одоо энэ нийгэмд хүмүүс яриад байна тий. Бултаар нь нийгмийг ингээд байна гэлээд. Гэвч яг үнэндээ тэр дагж байгаа хүмүүс нь тийм зарим хүмүүс гарч ирээд бусдыг одоо ингээд байна гэдэг тий. Яг үнэндээ дагж байгаа хүмүүс нь ч гэсэн төлөвшил мэдэхгүй л байгаа хүмүүс шүү. Яагаад төлөвшөөгүй хүмүүс юм тий. Төлөвсөн хүн бусдыг дагаж намирахгүй. Би энээс болж энэ хүн намайг инг гэсэн учраас би ингэчлээ гэж сууж авахгүй шүү дээ. Тийм үү? Яагаад өөрийгөө мэдж байгаа хүн гэсэн үг тий. Төлөвшөлтэй хүн. Тийм ээ. Тэгэхээр төлөвшил гэдэг бол маш чухал байгаа биз. Бидний амьдралдаа бидний нөгөө суралцах зам гэж бид нар ярьдаг тий. Бидний одоо хүмүүс маш их асуудаг. Сүнсний суралцах. Миний сүнсний зам юу юм бэ? Нэг юм сүнстэй холбоотой юм гээл тий. Одоо сүнс ихээрэл танаас нэг тусдаа нэг өөр юм шиг юм яриад байдаг. Гэвч яг үнэндээ бидний махан биений амьдрал бидний сүнсэн бие гэдэг бол бидний энерги эрчим тийм ээ. Энэ махан биед байгаа энерги эрчим. Энэ энерги эрчим одоо байхгүй болчих юм бол бидний энэ махан бие байхгүй тий. Тэгэхээр энэ энерги эрчим маань өөрөө мэдээлэл. Тэгэхээр энерги эрчим гэдэг бол мэдээлэл. Яг үнэндээ мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр одоо таны сүнсний мэдлэг мэдээлэлгээ багш нь ярьдаг тийм ээ. Одоо багшийнх нь энэ ярьж байгаа зааж байгаа бүх хичээлүүд багшийнх нь сүнсний мэдлэг мэдээлэл гэж багш нь ярьдаг тийм. Мөн багш нь дамжуулалт хийдэг гэж ярьдаг тийм. Түүнээсш багш нь одоо энэ ярьж байгаа мэдж байгаа зүйлээ одоо суугаад судлаад одоо юу хтүүлээ. Тэгээ очиагүй багшнаас өөрөө харьцангуй залуу хүн шүү дээ яг амьдрал дээр тийм ээ. Залуу хүн. Тэгээд энэ мэдээлэл маань
таны дотор байж байгаа. Бидний энд одоо сүмсэн бие гэж одоо бидний энерги бол яг ухтаа нэг. Бид нар нэг энергиэс үүсэлтэй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ мэдлэг мэдээлэл таны дотор байждаг гэж багш нь хэлдэг тий. Таны дотор ба та энийг зүгээр сандаг. Суралцсан гэдэг нь та сандаг гэсэн үг. Таны дотор байгаа зүйлийг л та сандаг. Бид нар энд шин юм ерөөсөө суралцдаг гэж багш нь хэлдэг тий. Нэгч шин юмыг бид нар энд суралцдаг. Бид нар дандаа сандаг. Дандаа сандаг. Тарихны мэдлэг мэдээлэл гэвэл яг нөгөө тарихны мэдлэг мэдээлэл гэдэг маань нөгөө бидний эго, бидний нөгөө чэйжилсэн зүйлүүд. Чэйжилдэг зүйлүүд гэсэн үг. Чэйжилдэг. За тэгэхээр яг сүнсний зам юу юм бэ гэж юм те. Хүмүүс ингээд биений сүнсний зам гэхээр нэг бидний энэ амьдрал дээр одоо байгаа амьдралаас тусдаа юм шиг юм бодоод байдаг. Гэвч үгүй. Таны үр хүүхэд таны сүнсний замлын нэг хэсэг. Та энэ одоо үр хүүхдүүдийг энэ амьдрал дээр өөрөөрөө дамжуулж гаргаж энэ одоо сүнсэн биенүүдийг зөв төлөвшүүлж амьдрал дээр гаргах үүрэгтэй гэсэн. Энэ таны үүрэг, энэ таны сүнсний даалгавар. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, зөв хүн болгож нийгэм дээр гаргах. Тийм үү? Таны өнөөдрийн суралцж байгаа, таны өнөөдрийн хийж байгаа бизнес, таны өнөөдрийн хийж байгаа ажил, таны өнөөдрийн эргэн тойронд байгаа хүмүүс, тантай тааралж байгаа бүх хүмүүс таны энэ сүнсний замд учрах ёстой хүмүүс гэсэн үг. Таны хийж байгаа ажил, таны энэ бизнес, таны одоо нийгэмд хийж байгаа үүрэг оройл бас таны сүнсний замын нэг хэсэг л гэсэн үг. Та энийг хийж эндээсээ суралцах учиртай. Өөрийн мөн чанартай ойртох. Эцсийн эцэст бидний одоо энэ энерги, бидний дахин төрөөд байгаа ганцхан шалтгаан л байгаа. Энийг багш нь урдныхаа лайваар хэлжсэн. Өөрийн мөн чанартай сэрэх. Өөрийн мөн чанартай сэрэх гэж яг юу гэсэн. Сэрэх гэхээр л хүмүүс даалтын хүч мөчтэй болоод ингээл ингээд сууж ниш бодоод идэм шиг. Сэрсэн хүн гэдэг нь ерөөсөө өөрийн мөн чанараа таньсан хүнийг л хэлнэ. Төлөвсөн гэсэн үг. Сэрсэн хүн бол төлөвсөн. Тэгэхээр яах нь вэ? Энийг л та сур, төлөвшлийг сур. Энэ таны сүнсний зам мөр. Та төлөвшлийг сурсан цагт та өөрийгөө ойлгож эхэлнэ. Би ч одоо юу сонин юм санаа зовдөг байсан, юу сонин юм одоо юмыг одоо яадаг байсан тий. Эргэлхийлдэг байсан тий. Мэдээж хүн болгон ямар нэгэн цаг хугацаанд явж идэг. Багш нь энийг ингэж хэлэхгүй. Хүн болгон одоо ингээл төлөвсөн гэхээр л хүн болгон яг үүрт энэ махан биен дээрээ төлөвшлөлттэй байна гэсэн үг биш те. Бид нар энэ махан биен дээр суралцаж явж байгаа. Тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаанд амьдарч идэг. Тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаандаа суралцж идэг. Хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаанд суралцж идэг гэдэг нь суралцах гэдэг маань бид алдаа гаргана. Бид энэ аялалтаа бүдэрч унана, босож ирнэ тийм ээ. Янз бүр олон шүү дээ. Зарим үедээ бид нар амжилттай байна. Зарим үедээ бид нар унана. Зарим үедээ бид нар өвдөн хавтана. Зарим үедээ бид нар өлсөн цангана. Зарим үедээ бид нар тацгалан байна. Пар идэн шоудна тий. Тийм ээ. Нэг ингээд ангаараа эн чинь ингээд явахгүй шүү дээ тийм ээ. Дотроо маш олон тэгээд хүн болго өөрийн гэсэн цаг хугацаанд гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид нар орчин цагт нөгөө энэ орчин цагийн нийгмийн нэг худал итгэл үнэмшил нь хүн яг энэ насандаа ийм суралцаад, яг энэ насандаа ийм аяг гаргаад, яг ийм насандаа ингэж амьдардаг гэсэн энэ бол худал итгэл үнэмшил. Энэ нийгмийн худал итгэл үнэмшил. Яагаад гэвэл одоо хүн болгоны өөрийн гэсэн энэ цаг хугацаа, суралцах цаг хугацааг шалтгаалаад бид нар энийг юу гэж хэлээд байна гэхээр зэрэг нөгөө буянтай хүн, яасан хүн, тийм ээ, мэдлэг боловсралтай хүн, энэ хүн гэдэг нь бидний өөрсдийн цаг хугацаанд суралцсан цаг хугацаандаа л явж идэг. Түүнээс ч та өнөөдөр би ийм настай байхад би өнөөдөр энэ хүний мэдж байгаа юмыг би мэдэхгүй байх гэж өөрийгөө голж болохгүй гэсэн үг. Яагаад гэвэл та тэр одоо хүний суралцах цаг хугацаанаас та хоёрын суралцах цаг хугацаа өөр байна гэсэн үг. Цаг хугацаа гэдэг зүйлийн талаар багш нь урд нь тайлбарлаж ирсэн тийм ээ.
Цаг хугацаа гэдэг бол бидний одоо энэ нөгөө орчин цагийн тоол буюу нар сарны эргэлт мөчлөгийг тоол биш. Бидний энэ энергийн талбар дээр бидний энэ цаг тоолол гэдэг бол яг үнэндээ бясалгал хийж сурж байгаа хүмүүс энийг мэддэг те. Одоо нууц цэцэрлэгийн сургалтанд сууж байгаа хүмүүс багшаа цаг ямар хурдан өнгөрчихвөө. Эсвэл бол ийм юм том жижиг болоод байна тийм ээ. Миний толгой томорцсон юм шиг гар жижигч юм санагдаад байна ч юм уу. Энэ дандаа цаг тоолол хэмжээс бидний нөгөө нэг энэ боддог энэ хэмжээс цаг тоолол маань бидний энэ тархины хэмжээс өөр байдаг. Өөр янз бүр байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хүний өөрийн энэ энергийн цаг хугацаа цаг тоолол өөрийн гэсэн цаг тоололтой явж идэг гэсэн үг. Тэгэхээр та бусдаа өөрийгөө харьцуулж болохгүй. За өнөөдөр та хаана вэ? Өнөөдөр таны аялал хаана вэ? Өнөөдөр та өсдөг цангадаг дээрээ байна уу? Өнөөдөр та шоудаг цэнгэдэг одоо баян затгалан дээрээ байна уу? Эсвэл өнөөдөр та зовж гутардаг дээрээ байна уу? Тийм ээ? Өнөөдөр та хаана байна? Эндээсээ л та суралцсан гэсэн үг. Яг үнэндээ. Эндээсээ суралцсан. Тэгэхгүй бол хүмүүс нөгөө өөрийнхөө бүх юмыг хайж явмаар санагдаад байдаг тийм. Би бүгдийг хаяад сүнсний зам өрөөр явнаа. Гэтэл та өөрийгөө хаях гэдэг юм гэсэн үг. Өнөөдөр та хаана вэ? Энэ таны сүнсний зам. Та яг байх ёстой газартаа байна. Бүх юм яг болох ёстой хугацаанд, яг болох ёстой цаг мөчтөө, яг уулзах ёстой одоо хүнтэйгээ хүн уулздаг. Яг сонсох мэдээллээ хүн яг өөрийн гэсэн авах цаг хугацаанд авдаг. Тийм учраас багш нь хэлдэг тий. Багшийнх нь одоо хичээлийг сонсож байгаа хүмүүс яг өнөөдөр багшийнх нь энэ ярьж байгаа ямиг сонсох учиртай л хүмүүс. Сонсох учиртай хүмүүс байдаг. Тийм учраас сонсож байгаа. Яг үнэндээ. Хүн болгон энийг сонсдоггүй тийм ээ. Хүн болгон энд хүртэж очтдгүй. Хүн болгон зарим хүмүүс мэддэггүй те багшийнх нь энэ хичээл одоо энэ үн төлбөргүй явуулдаг хичээлийг мэддэггүй те зарим хүмүүс. Яагаад бол тэр хүмүүсийн цаг нь болоогүй байна гэсэн үг. Өнөөдөр таны цаг болцсон. Учир нь багшийнхаа энэ хичээлийг сонсож байгаа хүмүүс яг үнэндээ нийгэмдэр маш өндөр мэдлэг боловсролтой хүмүүс байдаг. Яг үнэндээ. Яагаад гэвэл бид өнөөдөр дандаа сайн сайхныг дандаа мөн чанарыг аливаа зүйлийн мөн чанарыг өөрийгөө хайсан хүмүүс энд цугласан байдаг. Өөрийгөө хайна гэдэг нь амьдралын мөн чанарыг хайж байгаа хүмүүс. Тийм ээ? Цугласан бүгд та нар. Багш нь та нараар маш их бахархдаг. Яг үнэндээ. Өнөөдөр та нийгмийн одоо юу гэж хэлэх вэ? Энэ худал хуурмаг байдлаас өөрийн мөн чанарыг илэрхийлж энэ суралцъя гэсэн хүмүүс байдаг. Яг үнэндээ. Түүнээс биш суралцъя гэж бодоогүй хүмүүс багшийн дууг сонсож чадахгүй. Багшийн яриаг ойлгохгүй. Яг үнэндээ. Ойлгож чадахгүй шүү дээ. Энергийн хэлбэлцэл нээцэхгүй байх тийм ээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэн маань энэ нийгмийн гэрлүүд яг үнэндээ. Та багшийнхаа ирж байгаа үнийг сонсож ийн гэдэг нь энэ таны ухамсарт сууж ийн гэсэн үг. Энэ таны ухамсарт сууж ийн гэдэг нь таны үйлдэл өөрчлөгдөж ийн гэсэн үг. Тэгэхээр та яаж ин нийгэмдээ гэрэл болж ин тийм үү? Иргэн тойрондоо гэрэл болж байгаа. Хайр амар амгалан та тарааж идэг. Та бол эрэлхийлэгч, та үннийг эрэлхийлэгч хүн. Тийм учраас та энд байна өнөөдөр. Та өнөөдөр багшаа сонсож байна. Заавал учиртай. Энэ таны цаг болцсон учраас. Цаг болцсон учраас. Тийм ээ? Талархаж чинь багш нь, тийм? Та бүхэн маань багштай талархдаг, тийм? Ийм сайхан мэдээллийг түгээж аваад баярлалаа. Маш их юм суралцж чинь, амьдралаа маш их өөрчилж чинь гээд маш олон хүмүүс багш руу талархлаа илэрхийлж бичдэг, тийм? Багш нь та бүхэндээ өдөр тутамдаа талархдаг. Таны өнөөдөр хийж байгаа өөрчлөлтийг багш нь хараад танаар бахархцдаг. Яг үнэндээ. Өнөөдөр та 2 цаг багшийнхаа энэ хичээлийг сонсоод сууж чадчихна гэдэг нь маш том амжилт. Яг үнэндээ. Бахархуу штэ.
бахархгүй штэ. Яагаад гэвэл та өөрийгөө ирэлхийлж байна. Та үннийг ирэлхийлж байна. Тийм ээ. Та зөв хүн болмоор байна. Та бод хүн баймаар байна. Та өөрийгөө өөрчлөлмөр байна. Та амьдралаа өөрчлөлмөр байна. Та тийм учраас та энд байгаа. Маш гайхамшигтай. Гайхамшигтай. Бид олуулаа болж байна. Тийм ээ. Өдөр ирэх тусам, жил ирэх тусам бид олуулаа болж байна. Олон хүмүүс одоо таны ирэлхийлж байгаа зүйлийг ирэлхийлж эхэлж байна. Яагаад гэвэл та тод гэрэлтэж байна гэсэн үг. Та тод гэрэлтэж байна. Та эргэн тойрондоо нөлөөлж чадчихэв, тийм ээ? Маш сайн байна. Тийм ээ. Багш нь та бүгдээр бахархдаг шүү. За яг хөө заримдаа багш нь жоохон ууртай, тийм ээ? Жоохон загиндаг, тий, уцаарладаг. Гэхдээ энэ бол яг л ихийн хайртай адилхан гэсэн үг. Ухамсартайгаар. Тийм ээ? Ухамсартайгаар. Тийм ээ? Маш олон хүмүүс гадаадад мөн адилхан. Гадаадаас маш олон хүмүүс одоо энийг сонсож эхэлж байна, тий? Орчуулад багшийнх нь хэлж байгаа ярьж байгаа зүйлийг орчуулад тарааж байна, тийм ээ, хүмүүс гадаадад. Тэгэхээр яаж вэ? Бид нар бүгдээр олон болж байна, тий? Олон болж байна. Тэр нь юу гэсэн үг вэ? Хайр. Хайр томорж байна. Бидний гэр бүл томорж байна, тий? Бид жинхэнэ мөн чанартай ойртож эхэлж байна гэсэн үг. Яг үнэндээ. Тийм ээ? Яг үнэндээ. Яг үнэндээ багшийнх нь хэлж байгаа үгнүүд яг энэ үг утгаараа танд биш. Танд энергийн түвшиндээ багшийнх нь хоолоогоор танд энергийн түвшиндээ шууд нөлөөлж идэг. Та энийг миний хэлж байгаа зүйлээс ойлгож байгаа биш. Та энийг мэдэрч байна. Та энийг санаж байна. Тийм байгаас энийг суралцах гэж хэлээд байгаа. Багш нь таны мэддэг зүйлийг л танд ярьдаг. Та багшийнхаа хоолой, багшийнхаа энэ presence буюу энэ амьд байгаа энэ оршихуй тий эндээс та санаж ийн гэсэн үг. Яг үнэндээ. Тийм ээ? Та санаж ийн. Маш суралцж ийн гэдг нь санаж ийн гэсэн үг. За ийм байж шүү. За тэгэхээр энэ төлөвшил багшийн сайн ярьж байгаа бүх юмыг та мэдж байгаа тийм ээ? Мэдж байгаа. Төлөвшил. Тийм учраас та өөрийгөө илэрхийлдэг гэсэн. Өдөр болгон бид нар өөрийнхөө best version буюу өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг бид нар хичээдэг тийм ээ. Багш нь ч гэсэн адилхан. Өдөр болгон багш нь өөрийнхөө сайн хувилбар байхыг хичээдэг. Яг үнэндээ. Бидний дотор бурхан чөтгөр хоёулаа оршиж яадаг гэж багш нь хэлжсэн тийм ээ. Тэрнтэй адилхан багшийн дотор чөтгөрч байгаа шүү дээ. Өдөр болгон өөрийнхөө сайн хувилбарт оршихыг бид бүгд хичээх учиртай. Яагаад гэвэл та яг ингэ бодоод үзэхээр бид өнөөдөр эгондоо автаж харанхууд автах юм бол тэгэл харанхуй болно. Энэ маш амархан. Харанхууд автах, харанхууд унах маш амархан. Маш амархан. Эгондоо зурлах. Гэрэлд үлдэх, гэрэлд байх, гэрэлд оршихуй тийм ээ. Гэрэлд байх. Хэцүү яг үнэндээ. Яагаад гэвэл цэцэрлэгт хүрээлэн цэцэг тарихад ажил ордог, хугацаа ордог тийм ээ. Тийм сайхан цэцэгнүүд, тийм сайхан орчин бий болгоход цэцэрлэгт хүрээлэнд маш их ажил ордог тийм үү. Үрээ тарина, услан, хүлээн тийм ээ. Зэрлэгийн цэвэрлэн гэдэг нь бид нар өөрсдийнхөө одоо энэ сурсан одоо худал итгэл үнэмшлээсээ салах одоо юу гэдэг лээ нөгөө үйлдэл нөгөө нэг habit те болцсон одоо энэ зуршил муу зуршлуудаасаа салах те энэ одоо хогийн ургамлуудаа түүх тийм ээ. Энтергээ цаг хугацаа ордог юмд. Хугацаа ордог цэцэг тарихад. Та энийг тарьж байгаа. Тийм ээ.
Тийм ээ. За тэгэхээр маш сайн байна шүү. Маш сайн байна. Маш сайн байна. 3 жил тасралтгүй тийм ээ. Одоо нууц цэцэрлэгт бясалгал хийе явж байгаа хүмүүс ч байгаа. Яг үүндээ маш бахархуу штэ. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч тийм. Одоо өөрийнхөө надад энэ хэрэгтэй байна гэдэг зүйлдээ одоо үнэнч тийм ямар нэг юмд ингэхгүй маш сайн байна. Та бүхэн бол маш сайн. Тэгэхээр энийга сайн хий заа юу. Эрэлхийл, өөрийгөө эрэлхийл, өөрийгөө нээ тий. Таны дотор та байгаа шүү дээ. Бид нар өөрийгөө алдсан хүн гэж юусоо байхгүй тий. Өөрийгөө нээх л хэрэгтэй. Таны дотор та, таны нөгөө full potential, таны тэр одоо чадвар, мэдлэг тийм ээ. Таны амар амгалан бүх юм таны дотор байгаа. Хүн гэдэг бол өөрөө ерөөсөө тэр чигээрээ энергийн хүч, тэр чигээрээ батарей. Бид нар ч өөрсдөө ерөөсөө энэ байгалийн батарей шүү дээ. Цэнэглэгч. Тий. Та одоо ингэж харах юм бол бид нар ч нөгөө аураатай тий, бидний аураа. Зарим харж чаддаг хүмүүс багшийнхаа аураг харж л байгаа ах одоо тий. Гэрэл шүү дээ. Тийм ээ. За тийм шүү заа юу. Тэгэхээр энэ төлөвшил энд байгаа одоо сонсож байгаа хүмүүс төлөвшлийг сурах гад сууж байна тий. Тэгэхээр энэ бол маш сайн зүйл тийм ээ. Төлөвшил гэдгийг нэг өдөр сурдаг юм биш. Энэ бол бидний насан туршийн суралцах зүйл. Тийм учраас та би төлөв байж чадсангүй, би өнөөдөр ингээ алдаа гаргачлаа гэж өөрийгөө бас буруу шааж болохгүй заа юу. Яагаад гэвэл нөгөө төлөвшил гэдэг нэг өдрийн дотор сурдаг зүйл ерөөсөө биш. Энэ бидний энэ аялал буюу энэ амьдралд тэр чигээрээ сурсаар төлөвшлийг л бид нар сурсаар агаад дуусна яг үнэндээ. Тэгээд та одоо настай хүмүүсийг хардаг тийм ээ. Одоо настай хүмүүс маань яг биднүүсийн очих газар очсон байдаг. Тэгээ настай хүмүүсийг харахаар настай хүн хүүхэд хоёрыг адилхан гэдэг. Тэгэхээр бид нар буцаад хүүхэд байдалд очдөг байна тий. Тэгвэл ялгаатай зүйл нь хүүхдээс ялгаатай зүйл нь бид төлөвшөлтэй болцдог. Настай хүмүүс төлөвшөлтэй. Яг бол насаараа суралцсан тий. Буцаад хүүхэд байдалд ордог. Тэгтээ төлөвшөлтэй. Ялгаа нь энэ бахана тийм үү? Хүүхдээс ялгаатай. Тэгтээ хүүхэд одоо байдалтай бид нар буцаж очих нь маш чухал гэж багш нь дандаа хэлдэг тий. Хүүхэд чиг сониуч бай тийм ээ. Хүүхэд чиг гинэн хонгор цайлган бай тий. Тэгтээ буруу зүрийг ялгаж сур тийм ээ. Ялгаж бай тийм ээ. Хаана ямар үйлдэл хийх, хинд итгэх, хинд итгэхгүй байхаа бас сайн мэдэх хэрэгтэй тийм ээ. Хайраа хаана гарах, хаана харахгүйгаа сайн бас. Эн чинь нөгөө баланс буюу тэнцвэр. Тийм ээ, тэнцвэр. Эн чинь тэнцвэр гэдэг маань өөрөө төлөвшил тийм ээ, тэнцвэр. Тэгэхгүй бол би ч өстө нэрэ хайр гэрэл, би ч өстө нэрэ хүн болгонд хайртай гэд байх юм бол өөрийгөө алдаж эхэлнэ тий. Нөгөө хүмүүс таныг нөгөө өөрийнхөө энэ эгонд ашиглана тийм ээ. Та бусдын эгонд дэвслүүлж болохгүй өөрийгөө хайрлах хэрэгтэй тийм ээ. Тийм үү? Тэгэхээр бүх юм баланс тэнцвэртэй байх хэрэгтэй. Өгөхөөрөө өгж тийм ээ, авахаа бас авах хэрэгтэй тийм ээ. Бусдаас бас та авах хэрэгтэй. Бусдаас бас хайр хүндлэлийг та авах учиртай тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр энэ төлөвшил гэхгүй юу? Тэнцвэртэй байдлыг олох гэсэн үг. Амьдралд тэнцвэрийг олох. Энэ тийм амархан биш. Амьдрал тэнцвэрийг олцсон хүн бол тэгэл гэгэрэл төрж ийн гэсэн үг те. Ер нь тийм биз дээ. Бид нар оршихуу өөрийн гэсэн үн чанартаа орчиж ийн гэсэн үг байхгүй юу? Тэрийг л тэнцвэртэй, баланстай, бүх юмыг тэнцвэртэй үйлдэх гэсэн үг. Альва зүйл хэд туушрах биш тийм ээ. Өөрийнхөө үг үйлдэлийг маш сайн хянах хэрэгтэй. Энэ бол үйл явдал. Төлөвшил үйл явдлаар яг адилхан. Тэгэхээр та тухайн хүний одоо төлөвшлийг хараад энэ хүн ямар үйл явдалтай хүн бэ гэдгийг тодорхойлоход маш амархан болно гэсэн. Ер нь бол. За юм. За тийм биш шүү. Тэгэхээр хамгийн эхлээд бидний хийх зүйтэй зүйл бол үг үйлдэлээс эхлэх хэрэгтэй гэсэн үг байна тийм ээ. Үг үйлдэл, өөрийгөө хүндлэх, тий.
өөрийгөө буулахгүй, бусдыг муулахгүй байх. За дээрэс нь нийгэмд өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Тийм ээ? Та өнөөдөр хэн бэ? Энийгээ сайн санах хэрэгтэй. За юу? Энийгээ сайн санах хэрэгтэй. Бусад хүмүүсийг дагаж одоо хараал ирүүл хийлж тийм ээ одоо бусармаг үйлдэлүүд гаргаж одоо нэгнтэйгээ уралцах ямар ч хэрэггүй. Ямар ч хэрэггүй. Бид нар тийм зүйл хэрэггүй. Тийм. Бусдын анхаарлыг татгаж тийм зүйл хийж болохгүй гэсэн үг. Тийм ээ? Болохгүй. За тэгээд дараагийн зүйл гэхээр зэрэг амьдралдаа тэнцвэртэй төлөвшөлттэй байхын тулд өөртөө ажиллах хэрэгтэй. Таны дотор шархацсан хүүхэд байна уу? Тэгээ юу таны сэтгэлийг зовоож байна? Таны доторх inner child дотор шархацсан хүүхэд юу байна? Шархацсан хүүхэд гэдэг чинь ерөөсөө юу хэлээд байгаа юм гэхээр таны гомдол харуулсан шархыг л хэлээд байгаа. Та хүн сайн хандж байхад таныг хин нэгэн гомдоосон байж болно тийм ээ. Та энэс шархалцсан өвдсөн сэтгэлийн шархыг хэлж гин гэсэн үг. Тийм ээ. Бидний сэтгэл гэдэг маань ерөөсөө маш том эрхтэн, нүдэнд тарагдахгүй, гарын баригдахгүй эрхтэн шүү дээ. Багш нь хэлжсэн те бидний хамгийн том эрхтэн юу вэ гэж багш нь урдныхаа нэг лайв дээр асуужсан те. Ихэнх хүмүүс арьс гэж хэлжсэн те арьс. Мөн арьс бол бидний махан биений хамгийн том эрхтэн тийм ээ. Гэхдээ бидний яг энэ цогц хамгийн том эрхтэн юу вэ гэхээр сэтгэл гэдэг эрхтэн. Сэтгэл. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг эрхтэн маань одоо бидний энергийн эрхтэн гэсэн үг. Энергийн эрхтэн. Сэтгэл энэ хоёр хоёуланд нь байгаа. Тэгэхээр сэтгэлийн шархаа ангаах хэрэгтэй. Сэтгэлийн шархаа та ангаасан цагт альва зүйлд юусаа автахаа болчихно. Яг үнэндээ. Альва хүний хэлж байгаа зүйлийг та өөр дээрээ тусгаж авахаа болно. Таныг триггер хийхээ болно гэсэн үг. Таны дотор байгаа юм шархыг одоо ил гаргахаа болно. Яг л тийм шарх байхгүй юм чинь, тийм ээ? Сэтгэлийн шархаа ангаах хэрэгтэй. Ингийн тулд та яах вэ? Уучлал, өршөөллийг үйлдэх хэрэгтэй. Мөн танд болон таны эргэн тойронд тохиолж байгаа бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг нь бусдыг дагаад бусадтай адилхан бол гэж байгаа юм биш баг. Багш нь ерөөсөө тэрийг хэлээгүй. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь энэ хүн энэ амьдралынхаа энэ мөчөд явж байгаа юм байна. Энийг л ойлгож хэрэгтэй. Энэ хүний хийж байгаа үйлдэл нь надаас хамааралтай биш юм байна. Эсвэл бусдаас хамааралтай биш юм байна. Энэ хүн дотроо шарахтай байна. Сэтгэлийн шарахтай. Тэгэхээр би энэ хүнд сайн хандах хэрэгтэй юм байна. Сэтгэлийн шарахтай хүнд бид нар туслахын тулд яах вэ? Сайн хандах хэрэгтэй. Тийм үү? Тэгжиж ангаана. Сэтгэлийн шарахыг ганцхан зүйл ангаадаг. Энэ бол хайр. Тэгэл болоо өөр юу ч биш. Сэтгэлийн шарахны ганцхан юм байгаа. Энэ бол хайр. Хайрлах хэрэгтэй. Уурлаад, уцаарлаад, ундууцаад байгаа хүн лүү та уурлаад, уцаарлаад байвал бүр галгасан тийм ээ. Алаан болно үстэй энэ ч одоо. Тэгэхээр уурлаад, уцаарлаад байгаа хүнтэй та зөөлнөр хандах хэрэгтэй. Уучлаарай гэж хэл сурах хэрэгтэй тийм. Альва хүн зөөлийн өмнө хүлцэнгүй байх хэрэгтэй гэсэн үг тэр хүний өмнө. Яагаад гэвэл энэ та тэр хүнийг мундаг лаг болохоор хүлцэнгүй байгаа юм биш. Энэ хүн шархтсан хүн байна. Тийм учраас та хүлцэнгүй байгаа. Энэ хүнийг та ангаах. Бид бүгдээрээ ангаагч яг үнэндээ. Та эргэн тойронд байгаа хүмүүсээ ангааж яадаг. Өөрийнхөө үг үйлдэл хайраар. Та бусдыг хайрлаж байгаа нь та ангааж гин гэсэн үг. Та үр хүүхдээ хайрлаж байгаа гэдэг нь та үр хүүхдээ хайраар усалж өсгөж гин гэсэн үг. Хэрвээ та үр хүүхдээ хайрлахгүй бол таны хүүхэд цэцэг болж чадахгүй. Үхэн. Яг үнэндээ. Тийм ээ? Тэгэхээр яах нь хайр гэдэг бол сэтгэлийн эмч. Тийм учраас хүлцэнгүй хайр дотор хүлцэнгүй байдал, хүндлэл, үнэнч байдал. Илэн далангүй байдал, ил тод байдал, шудрах байдал гэдэг нь тэр.
Шудраг байдал гэдэг нь ил тодыг л хэлж байгаа тийм. Ямар нэгэн хариу хүлээхгүй байгаа байдал. Тийм ээ. Ийм байдлаар та бусдыг ангааж чадна гэсэн үг. Тэгэхээр хүлцэнгүй байх хэрэгтэй тий. Хэрвээ хин нэг нь таны өвдөс ойрлоод байвал та хүлцэнгүй бай. Тийм ээ. Хэрвээ хин нэг нь таны энэ хүлцэнгүй байдлыг бүр уландаа гიშгэж байгаа бол та энэ байдлаас өөрийгөө холдуул. Сөрөг байдлаас өөрийгөө холдуул гэсэн үг. Яагаад гэвэл та тэнд автаж болохгүй, өөрийгөө шамширдуулж болохгүй гэсэн үг тий. Тусалж чадах зүйлдээ л та тусал. Хилж чадах зүйлээ л хил, нэмэрч болох чадах зүйлээ л хий. Түүнээс биш орооцолж, унд нь оролцолж өөрийгөө доош нь хийж болохгүй. За юу. Өөрөөсөө ингэж холдуул гэсэн үг байна тий. Тантай таньгүй амьдрал үргэлжлэж байна. Мөн өөрийгөө ертөнцийн одоо энэ нийгмийн төв гэж битгий бод. Зарим хүмүүс тэгдэг тий одоо ялангуяа эмпати төрлийн хүмүүс маш одоо юм мэдрэмтгий эмпати төрлийн хүмүүс ингээд өөрийгөө шамширчуулаад бүх юмд орооцолтоод байдаг тийм ээ. Бүгдийг хамгаалах гал, бүгдийг хайрлах гал, бүгдийг хамгаалах гал, бүгдэд өгөхгүй л бүх юм байх гэдэг. Гэвч чадахгүй шүү дээ яг үнэндээ. Танд тийм цагч байхгүй, танд тийм биеч байхгүй, тийм боломжч байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл бид нар бүх юм байж чадахгүй. Яг ухта. Бид нар энэ байгалийн нэг л хэсэг. Та нэг л хэсэг байна. Тийм ээ. Тэгэхээр нэг л хэсэг бай заа юу. Нэг зүйлдээ сайн бай. Бүх юмыг сурах гэж одоо тэмцэлдэх хэрэггүй. Бүх юмыг мэдэх гэж тэмцэлдэх хэрэггүй. Тийм ээ. Хийдэг юмдаа сайн бай. Сэтгэлээсээ хий. Тийм. Энэ бол төлөвшил. Өөрийнхөө хийдэг зүйлдээ сайн бай. Тэрэндээ сэтгэлээсээ хий. Мөн уян хатан чанартай бай. Уян хатан байдал хамгийн чухал. Уян хатан байдал бол төлөвшил мөн. Яагаад гэвэл уян хатан биш хүмүүс төлөвшөлтэй байж чаддгүй тийм ээ. Яг өөрийнхоороо өхөр тэрэг шиг зүтгэдэг те. Үгүй. Ийм л байна. Үгүй. Өхөр тэрэг шиг зүтгэждэг те. Уян хатан биш. Уян хатан хүн энэ дэлхий дээр амьдрч чадахгүй. Яагаад гэвэл энэ дэлхий чинь өөрөө тэр чигээрээ энэ амьдрал чинь өөрөө тэр чигээрээ curve буюу одоо эргүүлэг. Өөрчлөлтүүд. Салхи шуурга. Уян хатан байх хэрэгтэй. Тийм үү? Чулуу ус хоёрын аль нь илүү урсах уу? Ус нь илүү урсдаг тий? Чулуу тэнд байж л байдаг. Усыг урсаал гараа явчихдаг тийм ээ. Уян хатан чанар маш чухал. Альва зүйлд уян хатан хандах хэрэгтэй. За юу? Яагаад уян хатан байхын тулд та ганцхан зүйлийг л ойлго. Бүх юм ховсон өөртөгч байдаг гэдгийг л ойлго. Цаг цагаараа байдгүй, цахилтдаг өхөөрөө байдгүйгээр Монголын зөөрт зүг байдаг те. Энэ үнэн үг. Бүх юм өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр нэг юм одоо сайхан байдаг гэсэн бол дараа нэг юм тэр муухайч болж болно. Яг үнэндээ. Бүх юм энэ яагаад өөрчлөгдөд байна гэхээр бидний энэ нөгөө энэ ухамсар буюу энэ материалын ухамсар буюу энэ тархины үйл ажиллагаа учраас. Энэ дэлхий дээр ганцхан зүйл өөрчлөлт бидний бодол өөрчлөгдөд байдаг гэсэн үг юм бол энэ дэлхий байдгаараа л байна. Бидний энийг харах бодол, бидний харах өнцгөл өөрчлөгдөд байдаг хүний. Яг үнэндээ. Ганцхан жишээ багш нь хэлье. Маш ойлгомжтой жишээ хэлье. Жишээ нь фэшн дээр ярив. Загвар дээр ярив. Хувцсны. Байн өөрчлөгдөж идэг тий. Энэ хувцсыг бид нар яах гэж өмсдөг вэ? Яг ухтаа бол хувцсны хэрэглээ бол биднийг энэ гадаа энэ байгалийн үзэгдэл цаг агаараас хамгаалах гэж бид нар өмсдөг тий. Энэ хувцсны фэшн тренд буюу одоо энэ фэшн тренд энэ шиг монголоор өгдөг. Хувцсны загварыг бид нар өөрсдөө бий болгодог тий.
Энэ нэгэ байнга өөрчлөгдөж тий. Энтэй л адилхан. Хаана хүмүүс илүү ач холбогдол өгнө, тэр нь илүү чухал болдог. Яг энийг багш нь хэлээд байна. Хаана та өөрийгөө аваач нь та тийм л болно. Ойлгож байна уу? Та өнөөдөр өөрийгөө би баян цатгалан амьдрал сайхан байна, тансаг байна гэж бодвол та тийм л хүн яг үнэндээ. Тийм л болно. Тийм л имийг та дуудана өөртөө. Би ч ста нэрэ өгчсэн амтан байна, зовцсон амтан, би ч ста нэрэ гэл яваад ах юм бол та тийм л зовцсон амьдралаар л амьдрна. Зовлон гэдгийг хүн өөрөө л бий болгодог. Зовлон. Тэгэхээр энэ нөгөө бодол байхгүй юу? Бодол. Тэгэхээр нөгөө бидний нөгөө нэг шашинд яриад байдаг энэ зовлонгийн тойрог, одоо самсаараа амьдралын тойрог гэж бидний яриад байгаа юм чинь бидний бодол байхгүй юу? Яг үнэндээ. Энэ бодлын тойрогоос гарсан хүн чөлөөлөгдөг, эрх чөлөөтэй хүн гэж бодолд автахгүй хүнийг л хэлдэг. Ямар нэгэн хэлбэрт дүрст автахгүй, уян хатан, эрх чөлөөтэй хүн биз дээ. Өнөөдөр нэг юм болохгүй хахад дараа нэг юм болно. Энэ болсонгүй. За дараагийнх нь. Ямар нэг юм баригдахгүй хүнийг эрх чөлөөтэй хүн гэж хэлнэ. Ямар нэг юм баригдахгүй гэдэг нь юу вэ? Бодолтой, итгэл үнэмшилтэй л баригдахгүй байхыг хэлж байгаа. Ойлгомжтой юу? Энэ мөн төлөвшөлтөө үнийг хэлнэ. Төлөв байдлах чиний хэл. Тэгэхээр төлөвшил гэдэг бол ганцхан сахилах бат биш байгаа биз. Төлөвшил гэдэг бол уян хатан чанар. Төлөвшил гэдэг бол хайр. Төлөвшил гэдэг бол биеэ зүг авч явах. Бусдад өөртөө бусдын оршихуйд гай болохгүй хүн шиг байж байгаа. Өөрийгөө ургуулах. Төлөвшил гэдэг бол өөрийгөө ургуулах. Өнөөдөр төлөвшил тодорхой хэмжээний төлөвшил танд байгаа учраас өөрийгөө ургуулын, өсвөлийг, хөгжиж дэвший гэсэн төлөвшил танд байгаа учраас та өнөөдөр багшаагаа сонсож байгаа. Дээрээс нь та өнөөдөр багшаагаа ярьж байгаа зүйлийг ойлгож чинь гэдэг бол маш том ухамсар. Өнөөдөр та багшаагаа хүндлээд ойлгож сонсож чинь гэдэг нь таны дотор яг энэ хайр, хүндлэл, мэдлэг, боловсрал таны дотор байна гэсэн үг яг үнэндээ. Агуу том боловсрал шүү дээ. Бусдыг хайрлаж, хүндэлж, сонсож энэ хүнээс мэдлэг, боловсралоо санаж мэдэж аавна гэдэг чинь агуу том боловсрал шүү дээ. Тийм байгаа үстэй. Энийг ойлгож ухамсарлаж чадахгүй гудамжинд энэ одоо юу яриад байгаа ингээд сууж байгаа хүн тийм боловсрал байхгүй байгаа үстэй. Ерөөсөө л юм. Төлөвшил. Тийм ээ. Уян хатан байдал. Дээрээс нь та өөрийгөө бусдын shoes буюу одоо англи зүрс зүгэдэг те put yourself in my shoes гэд. Өөрийгөө та одоо бусдын гутлан дээр тавиад үз те. Би хэрвээ энэ хүн байсан бол яах вэсэн бэ? Яагаад энэ хүн ийм хариу үйлдэл үзүүлж байна те? Ингэж бас тунгааж авах хэрэгтэй заа юу? Энэ бас төлөвшил. Ямар ч төлөвшил байхгүй юм те. Нэг хүн нэг юм хийнгүүт энэ бол тийм. Эсвэл бусад хүмүүс энэ хүнийг муулаад эхлэнгүүт энэ хүн муу хүн гэл ойлгочтой. Ямар ч төлөвшил байхгүй те. Яагаад энэ хүний хүмүүс ингэж яагаад энэ хүн ийм үйлдэл гаргаад байна? Энэ хүн шархацсан хөвгт байна те. Эсвэл энэ хүний үүлийн үр байна те. Яагаад би энэ хүнийг үзээ ядах хэвтэй? Надад ямар ч буруу хийгээгүй хүн. Би яагаад энийг бусдаа нээлж доромжлох хэвтэй? Үгүй үстэй. Тийм ээ. Зовцсон нэг амтан байна. Тантай л адилхан. Хүн болгон адилхан амьдралаар амьдарч байгаа шүү дээ. Аяллаар аялж байгаа те. Тантай л адилхан нэг зовцсон амтан байна. Тийм ээ. Тэгээ дээрэс нь уг үйлдэлээ хянах хэрэгтэй. За юу уг үйлдэлээ хянаа. Бусдад сайхан үг хэлжээ, тэ. Бусдад сайныг өрөөжээ, тэ. Бусдад альва тэр буруу хийж байгаа зүйлийг илчлэх юм бол эерэг байдлаар хэлжээ. Ууралж, уцаарлж биш. Яг заримдаа ууралж уцаарлж хийж болно л үгүй яхав тийм ээ. Гэхдээ ухамсартай уурлах хэрэгтэй гэсэн үг. Ухамсартай. Эгонд автаж биш.
Би лаг гэж биш тий. Би бүгдийг мэд чинь чи буруутан гэж биш. Нэг зүйл болохгүй байна найзаа. Миний найз нэг юм болохгүй байна. Чи наадхан анхаарах хэрэгтэй шүү ч юм уу тий. Эсвэл бол надад тийм анзаарагдаад байна. Надад ч бас ийм байх шиг байна. Хоёулаа энэ дээр ажиллая ч юм уу тий. Ингээд эвтэй найртайгаар илэн далангүй байна гэж энийг хэлнэ. Илэн далангүй байна. Илэн далангүй байна гэдэг нь та өөрийнхөө хамаг амьдралыг хин нэгэнд тоочхыг хэлж байгаа юм биш. Илэн далангүй байна гэдэг нь та яг юу мэдэрч чинь тэр мэдрэмжээ зөв зохистойгоор илэрхийлэхийг л хэлж байгаа. Та яг өнөөдөр ямар байдалд байна тэрийг аль боддоор хэлэх тий. Зөвөр илэрхийлэх. Зөвөр илэрхийлэх энэ илэн далангүй байдал гэсэн үг. Яг үнэндээ. Түүнээс биш одоо би чинь тиймсээ далан булчиргаа тоочл те миний амьдрал тэр би тийм би өнөөдөр тийм хийсэн те одоо би өнөөдөр ийм хоол идэж гин гэж зураг мураг авах би өнөөдөр ийм хүн туслалаа би өнөөдөр ийм хүн тоологчлоо гэж бүх юмаа тооч амьдралаа тоочих хэрэггүй заа юу амьдралаа тоочих хэрэггүй яг бол энэ хинт ч хамаагүй яг үнэндээ таны амьдрал бол таны л амьдрал өөрийнхөө амьдралаар амьдр чимээгүй жарга гэж энийг хэлж байгаа тий. Та бусдын анхаарлыг татаад ирэх юм бол тэгэл бусдын хил амны бай болно эцтэй. Ер нь бол бусдын хил амны бай, бусдын анхаарал байна гэдэг тийм таатай зүйл биш. Од мод болмоор байна гэж бодоод даач шаардлагагүй. Тэр чинь тийм таатай зүйл биш. Бусдын одоо анхаарлын төвд байна гэдэг нь та илүү хариуцлагатай байх учиртай л гэсэн үг ер нь бол. Илүү хариуцлагатай. Өөрийнхөө хийж байгаа үйлдэл бүх юмыг та хянжаах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол та олны нүдэнд олны танил хүн буруу үйлдэл хийвэл яах вэ? Тэгээл амттын бай болно тий. Тэгэхээр тийм олон нийтэд нэг өртгөө даах шаардлага баг. Урд байгаа ажлаа хийгээл сайхан амар амгалан жаргаж амьдран шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бусдын анхаарлын төвд орох шамс шаардлага байхгүй заа юу. Энэ тийм хүсээд ах зүйл биш. Хүсээд ах зүйл биш. Энэ одоо аз жаргалтай амьдрал, тансаг амьдрал гэдэг чинь ерөөсөө сэтгэлийн амар амгалан хайртай хүмүүстэйгээ хамт байх шүү дээ ерөөсөө. Эн чинь тансаглал шүү дээ. Түүнээс биш тансаглал гэдэг нь одоо үнэтэй машинд сууж уйлах тий. Хин нэгний хил амны бай болох тий. Өрөвдөлттэй шүү дээ тийм хүмүүсийг харах тийм үстэй. Хил амны бай болох тийм нэг юм бусдын өмнө нэг юм сармагчингийн дүр тоглол тий. Хинч тхийг хүсэхгүй үстэй. Яг үнэнгээсээ алиалагч бүх амьдрал нь хүний одоо нүдэн дээр ил хинч тийм амьдралыг хүсэхгүй. Тийм амьдралыг бити хүс. Энэ бол аж аргалтай амьдрал биш. Аж аргалтай амьдрал бол амар амгалан тайван хайртай хүмүүстэйгээ хамт бусдыг хүндэлдэг, бусдад хүндлүүлсэн эргэн тойрондоо сайхан харилцаатай энэ л бол аз жаргалтай амьдрал байхгүй юу? Ойлгож байна. Ийм амьдралыг л эрэлхийл. Энэ бол төлөвшил. Төлөвшил гэдэг бол ухтаа танд өөрт хэрэгтэй. Хамгийн танд хэрэгтэй зүйл. Та нийгмийнхаа төлөө төлөвшөөд байгаа юм биш. Та бусдын төлөө төлөвшөөд байгаа юм биш. Энэ таны амьдрал, энэ таны зам мөр. Та өөрийнхөө төлөө төлөвшлийг сурах хэрэгтэй. Тийм үү? Тэгээд тэрийг та өөрийнхөө одоо үр хойч, үр хүүхдүүдтэй зааж сурах хэрэгтэй. Тийм ээ? Мэдхгүй, эсвэл мэдхгүй нэгэнд нь зааж сурах хэрэгтэй, тийм? Тэгэхээр нөгөө юу гэвэл хүмүүс бодохдоо би хөгшин хүн болохоор би төлөвсөн хүн гэж бодож ерөөсө болохгүй та өөрийгөө уян хатан байх хэрэгтэй. За юу. Тэгэхгүй бол нөгөө настай хүмүүс бас тий би бүгдийг мэдж гин би энэ амьдралаараа насаараа амьдсан би настай хүн би бүх амьдралыг мэдж гин гэж бодоод байдаг. Тийм биш. Таны туулсан амьдрал 53-тай эрэгтэй хүн 23-тай эрэгтэй хүн хоёрын 23-тай эрэгтэй хүн илүү эр хүн байж болохоор байдаг. Яг үнэндээ. Тэр 53-тай хүн хүүхэдтэй нөгөө төлөвшөөгүй
Яг л тэр хүний туулж байгаа амьдрал зам, өөрийнх нь хийж байгаа үйлдэлүүд бүгд тэр 23 та эрэгтэй хүний туулж байгаа хийж байгаа үйлдэлүүд шал өөр байсан байгаа байхгүй. Тэгэхээр та 23 та том эр хүнтэй уулзаж болно, 53 та хүүхэдтэй уулзаж болно гэсэн үг. Тэгэхээр энэ махан биений насны тоо таны төлөвшлийн байдлыг тодорхойлж болдоггүй. Боломгүй байхгүй. Мэдээж одоо настай, намтай одоо яг тэр өөрийнхөө туулсан амьдрал үдсэн суралцсан байдал нь сайхан юм хүмүүс байлгүй л яах вэ? Багш нь бүх хүний хэлээгүй шүү дээ, тий? Яг үнэн тий. Тэгэхээр ер нь бол ийм гэсэн үг шүү. За юу. Залуу хүн гэхээр л юу ч мэдгүй юм бас биш байхгүй юу? Яг үнэндээ тэр хүний энергийн байдал, тэр хүний амьдралыг харж байгаа, хайрлаж байгаа байдал тийм ээ. Мөн тэр хүний гэр бүлийн хүмүүжил тийм ээ. Эргэн тойрны хүмүүжил бүх юм нөлөөлж байгаа шүү дээ. Хүн болгон янз бүр. Тийм учраас уян хатан байдал гэдэг нь бас альва зүйл тэр хүнийг янз бүрийн байдлаар дүгнэж болохгүй байх нь тийм ээ. Та дүгнэлт хийж гэдэг нь нэг бодол баригдчихэв гэсэн үг. Энэ ийм хүн. Энэ ийм л байх хэвээр гэж бодчихдог. Хүн яаж өөрчлөгч болдог, ямар ч хийж болдог. Ямар ч насан дээр. Тийм ээ, ямар ч насан дээр шүү. Тийм. Энийг одоо бид нар харж ин дөө, зөндөө харж ин. Нийгмээсээ суралц, нийгэм дээр ингээд нийгэм гэ тэр чигээрээ том сургууль танд байна, тий. Энд хүмүүс яаж нийгэмд өөрөө бие авч явж ин, яаж энийг анзаар, тий. Анзаар. Та эндээ суралцсан. Би ингэж болохгүй юм биш үү? Энэ хүн шиг ингэж болохгүй юм биш үү? Би тэр хүн шиг тэгж болохгүй юм биш үү гэд суралцсан шүү дээ, тийм ээ. Ажиглагч бай, ажиглагч. Тийм ээ. Ажигл, юмыг ажиглана гэдэг нь анзаарна гэсэн үг. Анзаарна гэдэг нь та төлөвшсөн үнийг хэлнэ. Тийм үү? Юмд ингэж очиж зүгөө автахгүй, тий. Та анзаарч чинь, өөрийгөө ч анзаарч чинь, бусдыг ч анзаарч чинь. Тэгж жагаад хариу үйлдэл үзүүлж байгаарай заа юу. За юм байна. Тэгэхээр төлөвшил гэдгийг та ойлголоо тийм ээ. Төлөвшил гэдэг бол бидний амьдралдаа энэ суралцж байгаа хамгийн гол зүйл. Төлөвшил. Энэ бол хамгийн гол зүйл. Том болж ин гэсэн үг. Бид нар боловсрч ин гэсэн үг. Төлөвшил гэдэг бол бидний боловсролын төвшин гэсэн үг ер нь бол. Боловсролын төвшинг та хідэн тоож хийжлэх ямар одоо сургуулийн диплом авснаар нь дүүнэхгүй. Боловсролын төвшин бол таны төлөвшлийн төвшин юм аа. За ингээд өнөөдрийн хичээлээ үүгээр өндөрлцгөөе. Та бүхэнд маань ойлгомжтой байсан байгаа гэж багш нь найдаж байна. Мэдээж цаашаа ингээд задлаад хичээлүүд нь орно. Ганцхан хичээлийг олгоод бүгдийг нь ойлгохгүй тийм ээ. Та багшийнхаа хичээлүүдийг энэ Beverly Дорцрон Facebook пэйж хуудас. За мөн Beverly Дорцрон YouTube channel гэд одоо байгаа. Тэндээс ороод үзэж байгаарай заа юу. За тэгээд та бүхний маань энэ сайхан зуны дэлгэр цаг ирж байна тийм ээ. Хайртай хүмүүстэйгээ, гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө баяр баясгалантай энэ сайхан дэлгэр зуны цагта агаар салхинд сайн гарч, сайхан амарч, баяр цэнгэлтэйгээр энэ өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэ гэж багш нь хүсэн өрөө таны энэ боловсрох одоо процесс тийм ээ, таны энэ цэцэг болгон ургах, таны тарьж байгаа энэ сайхан цэцэрлэг маань цэцэг навчаар одоо элбэг сайхан эврэхээ одоо туулай навчис шовууд жиргэлцэн сайхан цэцэрлэг амар амгалан цэцэрлэгийн үргийг та бодолдоо тарих болтугай гэж багш нь чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. Дараа уулзцай намасте. Та бүхний маань суралцах зам саадгүй байгээ. Намасте.